За ингээ манай өнөөдрийн Cool Монгол подкастын дугаар бэлэн болоод байна. Манай өнөөдрийн зочноор хобби сургуулийн дебет багийн дасгалжуулагч Нэмүү. За сайн байна уу? Зөвхөн дасгалжуулагчийн ажил хийдэг байхаа тий. Зөвхөн дасгалжуулагчийн ажил хийдэггүй. Бас хүүхдүүдийн каунслер гэдэг нэг цолтой юу хийдэг вэ гэвэл хүүхдүүдийг гадаад руу сургуульд ихтэй сургуульд явахад зөвлөгөө өгнө, тодорхойлтыг бичнэ. Шаардлагатай бол саатын бэлтгэлийг хийж өгнө. Бусад багш нараа зангидна. Одоо өөрөөр хэлбэл хүүхдүүд төгсөх ангийн хүүхдүүд юу 11 дугаар ангиас нь авахлал тулж ажилладаг. Тэгэл дээд сургуульд гадаад руу аплай хийх бүх юм бэлэн болгох, асуух зүйл байвал тэнд нь хариулах нэг тийм бас ажил давхар хийж байгаа. Дандаа тэгвэл 12 дугаар ангийн хүүхдүүдтэй харьцаж байна тийм. Ерөнхийдөө миний яг одоо надтай шууд байнгын харьцуулууд 12 дугаар ангийнхаа. Debate club болохоор миний мэтгэлцээнийхэн бол 9 дугаар ангиас эхэлж ороод иртээ. Тэгэхээр би гэхдээ дебетүүд нэг ойролцоогоор 30 хүүхэд байгаа. Тэгэхээр анги болгон бүгдээрээ бол байхгүй. 11 дугаар ангид 11 дугаар ангиас нь эхлээд нөгөө саатынх нь юуг нь гарааны шалгалтыг авчихдээ. Тэгээд тэрнийхээ дагуу юун дээр анхаармаар байна гэж хараад тэгээд нөгөө тоомооных нь багштай ярьж байгаа юм сайжруулад өгөөрэй ингэж орчоорой гэд юуны AP literature одоо composition одоо зохион бичдэг тэрэн дээр нь яаж зохион бичдэг вэ гэдэг тэрний багш нартай яриад өөрөө болохоор би нөгөө reading-ийнх нь буюу унших тэр юуг нь ерөнхийдөө нэг 2 удаа хүүхдүүдтэйгээ орчдөг болохоор 11 дугаар ангиас ер нь бүгднтэй танилцчихдаг нэлээд сайн танилцаад байна. Энэ мэтгэлцээний баг одоо ингээд бүтэн ингээд баг байгуулчаад тэгэл өөр Улаанбаатар дотор бодвол өөр сургуулийн хүүхдүүдтэй гэл мэтгэлцээ хэдэр ингээд хийгээл явдаг баг. Яг ер нь мэтгэлцээ гэж яг юу яриад байгаа юм? Ерөнхий дүрм, ерөнхий структур эдгээр хэмжээнийг тайлбарлаад өгдөө. Яг мэтгэлцээ гэхээр дүрм гэхээр ерөнхийдөө янз бүрийн дүрмүүд байгаа. Манай хүүхдүүд манай одоо сургуулийн дагдаг дүрм нь гэвэл нөгөө World Schools формат буюу дэлхийн авраг болдгийг. Тэрний формат нэг багда 3 хүүхэдтэй. Тус бүр 8 минут ярина. Тэгээд хамгийн сүүлчийн үгээ ахиж 4 дахь үгээ хийдэн. Тэр нь болохоор төгсгөлийн үгээ нэг 4 минутын үг хэлдэг. Team нэг юутэй ерөөхдөө тэгээд дундуура point of information буюу нөгөө баг ярьж байхад шууд дундуур нь ингээд таслаад асуулт асуух боломжтой. За байж байгаа. Юу вэ? Наач амар ойлгомжгүй. Маш ойлгомжгүй. За мэтгэлцээ ерөөсөө энэ мэтгэлцээ эдэр гэдэг нь яг ингээ хүүхдүүдийн тэмцээнийг ерөөсөө үдэж байгаагүй сонсч исэн бол сонсч л байсан л да тийм байдаг гэдэг. Гэтэ ерөөсөө сонирхож байгаагүй байхгүй. Тэгэхээр би яг ингээд орлоо яг процессын яг ингээд мэтгэлцээ эхлэхээр бол бүр эхнээс нь ингээд зүгээр ингээд тайлбарлалаа describe гэдэг яваа. За яг процесс яг мэтгэлцээ гэдэг нь юу вэ гэвэл ямар нэг тодорхой сэдвээр ерөнхийдөө бол ихэвчлэн бодлого юм уу бодлогын шин чанартай нэг сэдв өгөгддөг. Тухайлбал хин өгөхөд ирсэн тийм ерөнхийдөө тухайн тэмцээнээс шалтгаалаад одоо манай Улаанбаатар хотын хувьд бол бид нар хоорондоо ярьж байгаа сургуулиуд нь хоорондоо ярьж байгаа сэдвүүдээ тохироод дараа нь тэрэндээ бэлдэж бүгдээр орж ирдэг. Тэгэхээр бэлдэхдээ аль талыг бэлдэн хоёр талтай нь хоорондоо мэтгэлцэх ёстой шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө манай Монгол мэтгэлцээ нь бол Карл Поппер гэж явж байгаа. Бидний энэ Улаанбаатар хотын мэтгэлцээчд ерөнхийдөө Карл Попперын формат буюу тэр дүрмээр явдаг. Гэхдээ яг яадаг вэ гэвэл тухайлбал цаазаар яллах тэрний хориглох тухай гэд одоо тэрнийг дэмжиж байна. Цаазаар яллахыг одоо хориглоё гэдэг нэг тийм бодлогын одоо асуулт орж ирээд нэг тал нь одоо тэр одоо цаазаар яллахыг хориглоё гэдэг тал тэр талаас бүх юм тайлбарлаж авна гэсэн. Нөгөө тал нь үгүй тэгж болохгүй гээл нөгөө нэг төлөө эсрэг тийм хоёр тал байдаг байхгүй. Тэгэхээр хоёр баг хоёулаа 3 үнэтэй. Нэгдүгээр хамгийн ихэнд болохоор тэр нөгөө тухайн бодлогыг одоо өөрчлөхтэй эсвэл жишээ нь уул уурхайн компаниудыг гадаадын уул уурхайн компаниудыг засгийн газар хөгжлөө орнуудын засгийн газрууд үндэсний болгох ёстой гэдэг нэг тийм сэдв орж ирэх юм бол нэгдүгээр хүүхэд гарч ирээл одоо гадаадын
уул уурхайн компаниуд бол тухайн улсын үндэсний баялагийг бол ашиглаж байгаа. Тийм учраас энэ хөрөнгө мөнгө бол энэ тухайн улсын ард түмний өв мөн үүнийг энэ одоо энэ том монополиудад бол ингэж ашиглуулах бол буруу. Засгийн газар өөрөө энэ хөвчлээд ард түмнийхөө хэрэгцээнд зарцуулах ёстой гэж тайлбарлаж явна шүү дээ. Тэгээд одоо ерөнхийдөө нэгдүгээр хүн хамгийн эхэлж асуудал нь юу байгаа гэдгийг тайлбарлаад тэр өөрийнхөө тухайн одоо нөгөө нэг улсын болгоно гэдэг тэрнийг яаж хэрэгжүүлэх гэсэн тэр плана төлөвлөгөөгөө тайлбарлаад яагаад гэсэн хоёр үндсэн том аргумент буюу хоёр үндсэн том яагаад гэсэн техник тайлбарлаж өгөх тийм үүрэгтэй. Тэгэнгүүтээ нөгөө талд гарч ирээд наа чин буруу гэд сая энэ хэлсэн эхний хамгийн эхний одоо тэ төлөө ярьсан хүүхдийн бүх зүйлүүд дээр няцаалт өгөөд бүгдээрээ няцаагаа дараа няцаалтаа өгснийхаа дараа яагаад уул уурхайн гадаадын уул уурхайн компаниудыг хөвчлөх нь буруу үгүй улсын болгох нь буруу вэ? Яагаад энэ гадаадын хөрөнгө оруулалт чухал вэ? Ялангуяа энэ салбарт гэдэг дээр өөрийн одоо хоёр аргументыг төвшүүлэх жишээтэй. Тэгэнгүүт ахаад нөгөө эхний багийн хоёр дахь хүүхчин гарч ирэнгүүтээ саяын нөгөө хэлсэн өнөхөр өөрийнхөө багийн гол одоо утга санааг нэг сануулгуудаа нөгөө багийн бүх хэлсэн зүйлүүдийг ахиж нцаагаад тэгээ өөрийнхөө бас нэг шинэ аргумент байх юм бол тэрнийг дэвшүүлнэ. Тэгэж явж байгаа эхний хоёр одоо тэ 1-р 2-р хоёр багаас хоёулаа ингэж явсны дараа сүүлчийн 3-р 2-р спикер гэж байгаа шүү дээ. Тэдэр нь болохоор бүх юмаа зангидаад базаад хариулаагүй зүйл бол яцаагаагүй зүйл байх юм бол тэрнийг няцааж дуусгасныхаа дараа бид нэр одоо ингээд өнөөдөр манай хоёр баг ийм зүйл дээр зөвлөлтлөө. Яг энэ дээр одоо clash гэж хэлж байгаа. Энэ дээр ингээд манай аргументууд хоорондоо зөрчилдөжсэн. Бид нар ийм юм хэлээд тэднийхийг ингэж няцаасан бол манайх ялчлаа гэдгээл батлах үүрэгтэй. Тэр нь 3 дахь хүүхдийн үүрэг. Тэр нь бол 3 дахь хүүхдийн үүрэг нөхгүй. Тэгээд олон улс руу явах юм бол одоо жишээл дэлхийн авраг руу бид нар явж байгаа үед яадаг вэ гэвэл нөө урьдчилан бэлдсэн сэдв гэж байгаа. Бас тухайн урьдчилан бэлдээгүй сэдвүүд гэж байдیں۔ Яг нэг цагийн хугацаа өгдөг. Тэгэхээр нөгөө багууд маань гүйж ороод цаг хоорондоо ярьж агаад тэгээд шууд нөгөө 8 минутынхаа одоо хил хөгнүүдээ бүгдээр хоорондоо ролиудаа хуваагаад тэгээд шууд ороод хоорондоо мэтгэлцчихтэй. Тэр нь бол арай хялбар сэдвүүд. Одоо бэлдэж орох сэдв гэх юм бол сая энэ зуны би сая 100 манай 5 хүүхэдтэйгээ юу явсан. Дэлхийн авраг руу Индонезид болсон Бали аврал дээр. Тэгээд тэнцээ тэгээ англиар мэтгэлж байгаа. Англиар мэтгэлцэн. Монголдо бол монголоор ярьж байна. Монголдо монгол мэтгэлцэн гэж байгаа. Миний клуб болохоор англи мэтгэлцээний клуб яа. Тэгэхээр миний хүүхдүүд бол англиар. Манай одоо Монголын дотоодын энэ авраг гэж яриад байгаа одоо миний одоо ярьж байгаа болохоор манайх одоо англиар хичээл ордог хэд хэдэн сургуулиуд байгаа. Манайх одоо хобби, орчлон, ASU, ISU, ESM British School мөн санд дээр гээд бүгдээр эмбати дээр нэлээд олоолаа орж ирээ. Тэгээ бид нар хоорондоо нэг тэмцээн нээдэг байхгүй. Гэхдээ манай дотоодын мэтгэлцээний энэ тэмцээн маань Карл Поппераар явдаг. Бид дэлхийн авраг руу явахдаа World Schools-аар явдаг. Тэгэхээр би яг клуб дотроо болохоор дэлхийн аврагаар нь явдаг. Карл Поппер чинь 6 минутах бидний миний одоо бэлтгэдэг хүүхдүүд болохоор 8 минуттай хаюутай цагийн хязгаараараа яваа сурчдаг. Тэгээд сая жишээд одоо бид нар Балид очиход сая энэ жилийн дэлхийн авраг болсон баг нь Сингапур үнэхээр мундаг баг. Финалд Сингапур Англи хоёр хоорондоо тунж үлдсэн. Тэгээд тэн дээр чинь нөгөө нэг жишээ сэдв өгдөө. Яг жишээ сэдв гэх юм бол бидний бэлтгэсэн сэдвийн жишээг бид 4 сэдв бэлтгэж очсон. Тэр 4 сэдвийн жишээ нэг нь юу байсан бэ гэвэл enhanced forward presence гэдэг НАТО-гийн зүүн Азийн 4 улсад НАТО-гийн орнууд мянган зэрэг байшуулж байгаа. За. Тэр нь одоо Балтикийн 3 улс дээр нэмэхэд Польш энэ жилээс эхлээд сая хавраас эхлээд мянган зэрэг одоо Германы, Америк нэгдсэн улсын, Английн, Францын зэргүүд орж байгаа байхгүй. Тэрнийг буруу шааяа гэсэн. Буруу шааж байна гэдэг тийм сэдв жишээ. Тэр бэлдсэн сэдвүүдийн нэг нь бэлдээгүй сэдвээ эсвэл нөгөө нэг бэлдсэн сэдв гэх юм бол үйлдвэрчний эвлэлүүдийн том ажилтнуудын том салбарууд дахь байгууллагууд дахь үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэл юу байх ёстой бүх нийтийн байх ёстой гэдэг тийм
жишээлбэл тийм сэдв багхгүй. Тэгэхээр тэрэн дээр чинь тэгээд 10 жилийн хүүхэд чинь аюул судалгаа хийдэг байхгүй юу? Нэгдүгээр тэр чинь үйлдвэрч нэвдэл гэж юу вэ? Тэгээд хамгийн их хүмүүс тодорхойлж өгнө шүү дээ. Ийм үйлдвэрч нэвд ийм хийдэг. Тэгээд том ажилтнууд large industry гэдгийг яаж ойлгож байгаа гэдэг. Манайхан юу гэж ойлгосон бэ гэвэл ихэвчлэн хөлсний ажилчдтай өөрөөр хэлбэл эзэн нь өөрөө ажилуулдаг биш нэлээд том хэмжээний тий олон хүн ажилуулдаг. Тэгээд яг одоо хөлсний ажилтнтай нэгдүгээр одоо бидний одоо критерион тий шалгуур. Хоёрдугаар шалгуур нь юу вэ гэвэл дандаа машин механизмтай харьцдаг гэдгээр. Тийм уул уурхай, оюутлын үйлдвэрүүд төр. Тийм утгаар яасан. Тэгээд одоо жишээ техний хоёр манай нэгдүгээр спикер буюу одоо хамгийн ихний бид нар тэр дэмждэг тал дээр нь байсан. Тэрэн дээр юу гэж ярьсан бэ гэвэл одоо энийг бүх юм тодорхойлж өгөөд дараа нь тэгэл Бангладеш одоо эдлэг үйлдвэр дээр хүмүүс өгч जैन те. Яг вэ гэвэл компаниуд ажлын аюулгүй байдал дээр зардлаа хэмнэж байна. Эсвэл хөгжингөө орнуудад ч гэсэндээ хүмүүс өөрийнхөө эрхийгүүд эдлэх боломжгүй байгаа. Тэр асуудлыг хэн шийдвэрлэж байгааг гэвэл үйлдвэрчний эвлэлүүд. Харин үйлдвэрчний эвлэлүүдийн одоо гишүүнчлэл жидээсчил буурж байгаа. Энэ бол одоо болчмгүй зүйл. Тэгэхээр энийг заавал гишүүн байх ёстой гэдэг бид бодлогыг үл дэмжиж байгаа. Яагаад вэ гэвэл энэ хүмүүс маань эрхийн дуртай яд ургүй юу яг одоо татвар төлж байгаатай адилхан орчих юм бол тэр үйлдвэрчний эвлэлчин эргээд энэ хүмүүст эрхийн тайлбарлах боломжийг олгож байгаа. Гэх мэт нэг тиймэрхүү байдлаар ярьж байгаа. Тэнгүүтээ нөгөө машин механизм гэж ярьсан шүү дээ. Тэрний нь болохоор манай одоо 2 дугаар спикер тэр аргументаа юу гэж гаргасан бэ гэвэл тэр нь бид нар wild card буюу нөгөө баг ерөөсөө төсөөлшгүй гэж бодож ордог байхгүй юу. Яг ихний спикер үндсэндээ бол нөгөө заавал ярих хэрэгтэй юмнуудыг ярина шүү дээ. Ерөнхийдөө хүн судалсан байхад за юу нэм юм ярихгүй болохгүй гэдэг. Хоёр дахь хүн маань болохоор хүүхэд маань юу гэж бодож байгаа вэ гэвэл за энэ нь жоохон нөгөө тал бодоогүй гэж магадгүй гээд тэг бид нар болохоор автоматчлалын тухай ярьсан. Роботууд автоматчлал. Өөрөөр хэлбэл яг одооны яг өнөөгийн байдалд юу болж байгаа вэ гэвэл яг энэ бүх үйлдвэрүүд зөвхөн одоо аж үйлдвэр гэхгүй тэг үйлдвэрүүд гэхгүй Uber эдэргээд таксинууд хүртэл жолооч нараа халаад орондоо нь одоо дандаа бүрэн автоматчилсан гэрээд ажилласан автоматжуулах гэдэг шүү дээ. Өөрөөгөө жолоодог машин эдэргээ гэдэг чинь энэ хүмүүс бүгдээр ажилгүй болох гэж байна. Тэгэхээр энэ хүмүүс ажилгүй яг одоо болох гэж байгаа энэ үед нийгмийн ялангуяа бид нар үйлдвэрчний эвлэл гэдгийг маш их сайн дэмжиж засгийн газраас бодлогоор хуульчлаад бүгдээрингийн гишүүн болгочих юм бол энэ нөгөө нэг компанийн эзэд ажилчдын хооронд чинь тэр нөгөө нэг одоо хүчний баланс нь алдагдсан байгаа шүү дээ. Нэг тал нь аягүй хүчтэй ашиг авдаг, нөгөө тал нь цалин багасж байгаа. Тэгээ одоо бүр автоматчхан бүр ажилгүй болно. Тэгээ ажилгүй болох юм бол тэр хүмүүс чинь аюугүй ар гэрээ яаж тийжээх вэ тэргээ. Тийм учраас яг ийм одоо нөхцөл байдал тулгарсан болохоор бид нар энэ бодлогыг нэн даруй хэрэгжүүлэх ёстой гэдэг нэг тийм одоо аргумент шил төвшүүлсэн. НАТО дээр бас нэг яг ямар ч бэлтгэлгүй нь болохоор шууд өглөө бид нар бэлдснээ ороод мэтгэлцэж байгаа байхгүй. Тэгээд өдрийнхөө хоолыг цайгаа идээд зогсож хахад бид нар нөгөө дараачхаа сэдвийг зарладаг. Тэгээд аль талдаа төлөө юу эсрэг үү гэдгийг хэлээд өгчтэй. Тэгээд дараа нь яг нэг цаг өөртөө тэрнийг бэлтгэх хэрэгтэй. Тэрэн дээр болохоор манай бэлдээгүүдээр ямар сэдвүүч орж ирсэн бэ гэвэл дөрвөксдийг тухайн ямар нэгэн улс дөрвөксөд орж ирэхэд тэднийг шашин биш нөгөө нэг соёл шашинтай уялдуулаад оруулах уугүй юу гэдэг дээр шийдвэрээ гаргана. Өөрөөр хэлбэл давуу эрх болгоно гэдэг нэг тийм сэдв орж ирсэн. Discrimination хийх үгүй юу? Тий, болох уугүй юу? Тэр нь зүйтэй юу, зүйтэй биш үү гэх. Тэгээ манайх болохоор яг тэрэн дээр төлөө нээсэн болохоор бид нэр зүйтэй. Ягаад вэ гэвэл хамгийн гол проблем ч одоо те энэ дөрвөсний асуудал юун дээр гарч байгаа гэвэл нөгөө нэг тухайн улсдаа эдээшдгүү. Тийм учраас тэр хүмүүс чинь бүр яхаа өхлөөс тухтааж орж байгаа ч гэсэндээ эргээд тэнцэнэ гадуурхагдаад амьд ч гэсэн бүр нөгөө стресс, депресс гэдэг нэг тийм нэг юм тэр байсан. Дараачих нь болохоор бид нар бол тэр тэгээд юу шашин хил мэл нь ойролцоо байх юм бол тэдний чинь нийгэмдээ буцаагаад оруулчих болно. Тэр хүмүүс ажил олгох ч гэсэн дээр амархан тэр хүмүүс ажиллаж болно. Өөрийгөө
тижээж болно, хүүхдүүд нь сургуульд ороод найз нөхдөдтэй болох арай боломжтой эдэргээд те. Нөгөө талд болохоор та нар тэгээ тэр хөх гэж байгаа хүмүүсийг яах гээд байгаа юм бэ? Тинчээж иргэний дайнаас ухтааж байгаа те одоо нэг жаргасандаа яваагүй штэ гэж нэг хэлж байгаа байхгүй. Бид нар болохоор үгүй ээ. Энэ дээр болохоор бүгдээрээ шууд эхний ээж нь эн чинь одоо бид нар сэдв маань юу вэ гэвэл давуу эрх олгоно. Бид нар давуу эрх олгоно. Хамгийн гол нь тэр чинь бүгдээрээ ингэ оруулна. Өөрөөр хэлбэл тэр та нар өгцгээгээд үлдээхгүй. Өөр хил дагуулчаад одоо нэг лагерт тэр ч сууж идэг шүү дээ эхний ээж нь тэрнийхэн дараа өөрийнхөө улсад үлдээх үгүй юу гэдгийг нь шийдээд тэгээд ч одоо дэлхийн даяар нэг тийм бодлого гаргана шүү дээ тэгэнгүүтээ лалын шишинтэй орнууд руу болохоор найндаж одоо Сауди Араб болохоор тэд нэр өөр лалын шишинтэй одоо дөрвөсдгийг өөр дээр авах үүрэгтэй ч юм уу бүр хүн авахаар хинч авахд бэлэн биш байх юм бол за яах вэ бүгдээр ингэ наавна өөрөөр хэлбэл та нар тэр одоо дайн дажинтай газар үлдцгээ гэж бол тулгахгүй. Гэхдээ өөрийнхөө улсад хүлээж юу үлдээх асуудал дээр болохоор бид нэр яг ийм тэ нөгөө нэг хил ус соёл нь ойролцоо юу гэдэг нэг тиймэрхүү байдлаар хоорондоо тэгж бэлдэж юу манай хэд одоо тэр бол нөгөө нэг цагийн дотор бэлдэх сэдвүүдийн нэг нь бас нэг цагийн дотор бэлдэх сэдв юу вэ гэвэл дайн болон дайн байлцсан цэргүүдийн дурсгал зориулсан хөшөө гэрэл төшөөнүүдийг засгийн газар сонгуульжуулах ёсгүй, барих ёсгүй. Тийм шилжүүлсэд энэ бол цагийн дотор бэлдээл ороод хоорондоо мэтгэлцдэг. Энэ дээр болохоор ямар жишээнүүд татах вэ гэвэл одоо энэ нөгөө нэг тэгээ оноог нь хэн яаж өгдөг? Одоо нэг хүн аргументыг хэллээ, нөгөө хүн аргументыг нийцээ. Ерөнхийдөө бол бас нэг оноогоо яаж тодорхой хэмжээгээр энэ чинь бас өөрийн гэсэн айгүй юутай нэг томьёотой. Өөрөөр хэлбэл тэнцээ чинь аргумент болгон чинь бүтэн байх хэрэгтэй байхгүй өөрөөр хэлбэл тэ юу нэг аргумент гаргахын тулд тэрэн дээр чи ихэж гол юугийн санааг нь хэлнэ тэрнийг тайлбарлана анализ байх хэрэгтэй анализ байгаад анализ дээр нэмээд тэр анализаа батжуулаад жишээ өгсөн байх хэрэгтэй тэ тэгээд хэр юу тэрнийг олон жишээ хэр илүү нарийн анализ өгөөд яваад хэр их сайн судалгаатай хэр гоё ярьж гин гэдгийг харна. Өөрөөр хэлбэл гурван зүйлээр л шалгана гэсэн үг. Нэг нь стайл буюу яаж ярьж байгааг нь те хэр гоё ярьж гин, гар хөлөө хөдлөж гин үү, юм уншиж гин үү, эсвэл яг одоо шүүгчнэр үзэгчтэйгээ яг ингээд байнгын хараад одоо нэг яг цэвэр одоо юуны уран ярих урлаг гэдэг утгаас нь тэр нь 40%. Нөгөө 40% нь болохоор хэр утга санаа нь ямар байна. Энэ үнэхэрийн яг одоо энэ сэдв дээр ямар ч хүн зүгээр эгэл жирийн хүн сонсоод за энэ үнэхэрийн зөв биш шүү. Ятгах чадж гин үү? Хэр тийм шүүгчийг ятгах чадж гин үү? Шүүгчийг л гол нь ятгах чадж гин үү гэдэг тэр асуудал. 20% нь болохоор стратеги буюу тэр нөгөө нэг логик нь одоо тэр өөрийнхөө тэр тухайн багчин нэг бүх юмнуудын хоорондоо одоо ингээд өөрөөр ролоод хуваацсан байгаа шүү дээ. Тэрнийг яаж зөв хуваагаад цагаа хэрхэн яаж зөв хуваарлсан байна гэдэг. Өөрөөр нэгдүгээр юу хамгийн ихэлж гарч байгаа хүүхэд чинь шууд 8 минут ярьж байгаа шүү дээ. Дараачих нь няцаагаад өөрийнхөө аргументыг дэвшүүлнэ гэдэг чинь 4 минут. Тэр 4 минут нь байсан уу? Эсвэл яг өөрийнхөө аргумент дээр 2 минутын дотор яарад тэрнээс болоод нөгөө хүн ойлгохдооргүй байсан уу гэдэргээд тэрнийг нь харна. Тэгээ бас ахаад нэг юуг заавал хардаг вэ гэвэл хоёр баг нэгнтэйгээ байнгын яг мэтгэлцэж чадчих юм уу? Өөрөөр хэлбэл хоёр параллел ингээл нэг нь А гэж яриад нөгөөх нь Б гэж яриад байх юм бол хоёулаа аягүй муу л гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл байнгын хоорондоо мэтгэлцээд байнгын хоорондоо clash үүсэж явах хэрэгтэй. Тийм юм байхгүй бол тэгэл оноо нь буураад байна гэсэн үг. Нэг сэдв дээр нэг нь нөгөөдхөйг нь няцаах хэрэгтэй. Няцаагаад байнгын няцаахан хажуугаар байнгын өөрийнхөө шин санаагаа дэвшүүлээд өөрийнхөө гаргасан санаануудаа улам бүр хөгжүүлээд тэгэл яг эцэст яг ингээл хүн сонсоод дуусгаад за үнэхээр энэ тал яг зүйл юм байна да гэдэг. Тэгээд тийм учраас сэдвүүд бол дандаа яг хоёр талтай байх хэрэгтэй. Хизээч нэг ингээд хоёрыг үрчин хоёр тэнцүү дөрөв гэдэг сэдвүүд байж болохгүй. Бас нэг юм гэвэл нөгөө логикийн бас нэг дүрм гэвэл дандаа юутай аливаа нэг бодлого байх юм бол тэр бодлогыг хэрэгжүүлэх боломжтой гэдэг үүднээс нь
аль баг хүлээж авах хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл гарч ирэнгүүтээ та нар наач угаасаа боломжгүй хэрэгжих боломжгүй гэж тийм аргумент гарах юм бол ч угаасаа тэгэл уншиж байгаа гэж чи аргумент биш болж байгаа. Гэвэл боломжтой талаас нь заавал ярих хэрэгтэй. Болно гэдэг утгаас нь. Өөрөөр мөнгө чинь байхгүй штэ гэж хэлж болохгүй. Мөнгөө бол ингээ босгоно гэдэг үднээсээ л харж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг feasibility-гийн үед бол дандаа feasible гэдэг нэг тийм assumption-тай явж байгаа. Тэгээд тэндээсээ тэгэл цааш нь ер нь бол сонсоход бол юу маш сайн мэтгэлцдэг хүүхдүүдийг сонсоход тэр 8 минут бол зүгээр харуулсан сум шиг өнгөрдөг. Муу мэтгэлцдэг хүмүүсийг сонсох юм бол 4 минут ч гэсэндээ нэг цаг шиг үргэлжилдэг. Ягаад гэвэл сайнууд чинь тэгэл юу ч харахгүй тэгэл хоорондоо ингээл нэг няцаагаал дараачихаа юмыг гаргаад аюу гоё штэ. Тэгээд сэдвүүд нь одоо тэгэхээр амар хүнд сэдвүүд байна штэ. Тэгээд хүүхд одоо энэ чинь 17 8 та хүүхдүүд л амар хүнд сэдвүүдээр ингээл мэтгэлж чинь тэр хүүхд байтугай том хүртэл ойлгохгүй сэдвүүд явж байгаа шиг л байна л да. Энэ донд ингээ хараад тахлаар тэгээд оролцож байгаа энэ одоо хүүхдүүд чинь өөрийнхөө аргументтэй заавал итгэх шаардлагагүй тий. Итгэх шаардлага байхгүй тий. Зүгээр л энэ чинь бол оюуны одоо ийм тоглоом тэмцээн. Оюуны тоглоом тэмцээн. Цаазаар авах цаазаар авах ял байх юм үгүй мүү гэдэгт бол тухайн байх ёстой гэдэг итгэдэг ч гэсэн нөгөө талд нь аргумент гаргаж өгөх ёстой тий. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө бол ирээдүйд эдгээр хуульч юм уу хуульч болох юм бол айгүй хэрэгтэй гэсэн үг байхгүй. Үгүй ямар ч мэрэгжилт байсан юу хэрэгтэй. Яагаад вэ гэвэл өөрийгөө маш сайн илэрхийлж сурж байгаа. Айгүй гоё системтэй логикийн дараалалтай. Одоо жишээл манай физикийн багш юу гэж хэлдэг вэ гэвэл энэ мэтгэлцээний хүүхдүүд физиктээр хариулахдаа дахин асуугаад баймаар. Яагаад вэ гэвэл аюугаа яг ингээд нэг юм бүтцэн яг айгүй зөв яг логикийн дараалал ингээ хамгийн сүүлдээ дандаа дүгнэлтээ хамгийн сүүлд нь гаргаад тэрнээс өмнө яг ингээл гол аргументаа гаргаад тэрнээс туслах аргументууд нэ дэргээл тэгж явдаг гэдэг багхгүй их айгүй гоё ярьдаг. Тэгэхээр бүх юмд айгүй хэрэгтэй. Маш их судалгаа хийж байгаа гэдэг чинь маш их юм уншдаг гэсэн үг. Одоо жишээл бидний уншдаг юмнууд гэх юм бол би эдгээр чинь одоо 9-р ангийнхныгаа би John Stuart Mill гэдэг 19-р зууны Английн энэ хүний эрхийн гол анхны философчдын тэрний одоо On Liberty гэдэг эрхчлүүний тухай гэдэг ном уншиж уншуулж эхэлж байгаа. Гэх мэтлэнгээр өөрөөр хэлбэл эдгээр чинь ерөнхийдөө бол тархин аюу гой тэлээд ирдэг. Тэгээд ойлгохгүй тийм юм шиг. Харин ойлгоно шүү дээ. Ойлгохоор би ойлгохгүй шүү дээ. Тэгээд юу энэ мэтгэлцээний тэмцээн дээр заавал орж ирдэг сэдвүүд гэх юм бол хүний эрх заавал орж ирдэг. Олон улсын харилцаа заавал орж ирдэг. Хүний эрх дээр бол ихэвчлэн одоо сүүлийн үед дандаа эмэгтэйчүүд эрх орж ирдэг. Бид нар өнгөрсөн жил Загреб руу явсан Хорват руу. Тэнцэн яг Winter Holidays Open гэдэг нэг дэлхийн 90 баг 100-аад баг оролцсон юм аа. Тэгээ би нэг 2 баг хоббигоос авчихсан. 10 хүүхэд 5 хүүхэдтэй 2 баг авчаад яг чи олон нөгөө раундаар явж байгаа болохоор нэг баг нь 5 үнэтэй ч гэсэндээ яг тухайн үед мэтгэлцэх болгонд 3-3-аар яваад орж байгаа л да. Тэгээ өөрөөсөө хоорондоо шийдэл за чи яваар гээл хоорондоо ч амрахгүй бол тэгэж явж байхад тэрэн дээр бидний нэг бэлдсэн сэдв болохоор commercialization of feminism гэдэг тийм сэдв орж ирж байсан. Тэгвэл commercialization of feminism гэдэг манай ячин тэгэл өөрөөсөө тодорхойлоод ойлгоол яагаад энэ буруу юм гэдгийг бас гэх мэтлэнгээр айгүй яг жинхэнэ хүн эмэгтэйчүүдийн эрхийг яг эмэгтэйчүүдийн эрх гэхээс илүү бизнес болгоод тэрнийг одоо илүү тэндээс одоо мөнгө олох хэрэгсэл болгоо ашиглаж байгаа бид нар буруу шааж яах гэсэн тийм сэдв оржсон байхгүй. Тэгээд тэрэнд чинь одоо яг жинхэнэ феминист жинхэнэ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг биш зүгээр тэрнийг бизнес болгоцсон I'm a feminist гэдэг футбол зарахтай жишээ. Эсвэл Beyoncé тэ I'm a feminist гэдэг хойно ингээ бичгтээ концертүүдэд тэгж нэрлж явах. Тэгэнгүүтээ тэргээр одоо өөрийгөө нөгөө нэг феминизмыг биш феминизмээр ашиглаж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэр хөдөлгөөнийг ашиглаж өөрийгөө султалж платформ болгож мөнгө олох платформ болгохыг л одоо буруу шааж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө айгуу сонирхолтой сэдвүүд орж ирдэг. Амар сэдвүүд байдаг шүү дээ. Ер нь бол сэдвүүд нь маш сонирхолтой. Зарим сэдвүүдийг бол үнэхээр дөнгөж орж ирэхэд би бас жоохон алмаардгийг. Нэг юм нь гэвэл хамгийн ихний ээлжинд би хүүхдэд юу гэж хэлдэг вэ? Та нар зарчмаа олцгоо гэдэг. Өнгөрсөн жил манай Улаанбаатар хотын нөгөө нэг авраг байгаа шүү дээ, тий. Хаврын тэнцээ public forum-аар одоо international school дээр англиар
Тэрний сэдв нь юу байсан бэ гэвэл Улаанбаатар хөдөө нутгаас Улаанбаатар руу шилжих хөдөлгөөн байгаа шүү дээ. Тэрнийг хязгаарлах тухай дэмжихгүй. Тий, хязгаарлахын зөв гэдэг тийм зөв буруу тэрний мэтгэлцэжсэн. Тэгэл тэрэн дээр бол нөгөө нэг агарын бохирдол тэгээд тэр хугацааны байх хэвээр нөгөө Сиракузын зарчим гэж үүдэх байхгүй ЮНЕСКОгийн олон улсын тэр нь одоо юу вэ гэвэл нийтийн эрх ашгийг хүндсэн бүх нийтийн эрүүл мэндэд ноцтой аюул учирсан үед хүний эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлах боломж байдаг гэх. Тэгээ энэ дээр болохоор яг ямар хоёр зарчим хоорондоо зөрчилдөж байгаа вэ гэвэл тэрнийг л хамгийн гол нь олцсон байх хэвээр сайн мэтгэлцдэг хүмүүс чинь. Юу вэ гэвэл нэг талдаа олон нийтийн эрх ашиг, нөгөө талдаа хувь хүний эрх ашиг багхгүй. Тэгэнгүүтээ аль нь илүү чухал вэ гэвэл тэргээр одоо жишээлбэл хэрв саяхан Каталонд юу болж штэ нөгөө референдум болсон штэ. Тэрэн дээр жишээл хэрв ямар нэгэн тим сэдв орж ирсэн бол Каталоны тэр сая референдумын тухай сэдв орж ирэх юм бол дахиад эхний ээлжинд юугаа олох хэрэгтэй вэ гэвэл хоёр зарчмаа. Нэг зарчим нь юу вэ гэвэл улс үндэстнүүд тусгаан орших эрхтэй үгүй юу? Өөрсдөө тэрнийг шийдэх эрхтэй үгүй юу? Нөгөөх нь болохоор улс орны үндэстэн болгоно үндэстэн улс тийм нэг нь болохоор газар нутгийн мөрөн бүтэн байдал, нөгөөх нь болохоор улс үндэстэн болгон тусдаа улс болох эрхтэй байх хэрэгтэй. Тэр бол хүний эрх гэдэг утгаар энэ хоёрыг хооронд тэрнийг олоод авцсан байхад хүмүүс чинь тэрэн дээр үндэслээ. Тэрнийхээ дараа тухайн сэдвээ харж байгаа тэрэн дээр нөгөө нэг жишээнүүд юу болж байгааг мэдсэн байх юм бол тийм учраас жишээ миний мэтгэлцээний хүүхдүүд юу хийдэг вэ гэвэл би эднээс шаарддаг юм гэвэл өдөр болгон BBC заавал хараад юу болж байгааг уншсан байх хэвээр. Арай жоохон томууд нь Нью-Йоркийг уншдаг, Атлантикийг уншдаг, BBC үлбэр хамгийн наад зах нь. Тэгээ дээрээс нэмээд New York Times, Washington Post тиймэрхүү юмнуудаа үргэлжлээд заавал өдөр тутамдаа уншаад дэлхийд хаана юу болж байгаа юм уусгүй бол унших хэрэгтэй. Яг breaking news байх юм бол уншаад хаана юу болж байгаа, яагаад ийм юм болсныг унших хэрэгтэй. Гарчигдаад байх юм бол гарчмууч дандаа ихэвчлэн худлаа сэдвүүд тий нөгөө нэг өнцгөөс л гарчиг тавьж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр цаана юу байгааг заавал ойлгоцсон байх хэрэгтэй болохоор тэгээ дандаа бид нар 7-3 удаа үзсэн. Хамгийн ихэндээ юу хийдэг вэ гэвэл за дэлхийд юу болж байна надад хэлээдэг гэлтэй Рохинжа гэж ямар хүмүүс юм хаана юу болоод байгаа ягаад даван сан сучи гэдэг хүний буруу шааж байгаа гэдэг тиймэрхүү асуудал. Тэгэл нөгөө чи надад ийм гээл тэгэл дараа нь бид нар бас дотроо хоорондоо хүүхдүүдэд мэтгэлцүүлээл тэгэл үйж дээ. Хэр удаа хийж инжаад байна? Би энэ 2 жил гарна л явж байна да. Өмнө чи өөрөө дебет баг магт байсан юм уу? Би уг нь бол дебет багт байгаагүй. Гэхдээ би яагаад энэ дебетийг аягүй сонирхсан бэ гэвэл нэлээд дээр үед энэ хэдэн он юм бэ ч евро бэлгүүн үе дээр гээд манай Монголоос Харвард руу явсан хүүхдүүд төр байсан. Тэгээ бэлгүүн зоригог манай хоббигийн хүүхдүүд л дээ. Тэд нар энэ англи хэлээр манад нэг Дайны гэдэг нэг Канад багш байсан манай Лиз Захирал гэдэг хоббигийн. Тэгээ тэр энэ мэтгэлцээнийг анх эхлүүлжсэн байхгүй мэтгэлцээний клуб гэдэг. Тэгээд тэр жил нэг олон улсын тэмцээнд явна гэд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж гин гэд. Тэгээд англи хэлчсээд Америк хэлчсээд Дэлхийн банкын офисуудаар энэ бүх сургуулиудын багууд хоорондоо ингэ мэтгэлцэж яваад оноогоо цуглуулад тэгээ ялсан баг нь нөгөө тэр олон улсын тэмцээнээр явах эрхээ авч ирсэн. Тэгээд би тэр үед нөгөө сонирхоод англи хэлсээр амдэр очиж сонсч байсан байхгүй. Тэгэхээр одоо манай бэлгүү дээр айгүй бас хамгийн анхлагчуд гэхэд айгүй гоё үнэхээр мундаг байсан. Тэгээд би за гоё юм байна гэж бодож. Би өөрөө хуульч юм чинь. Тэгээд тэр орон чимээ тэ нөгөө нэг юу зөө Америкт сурч мураад ажиллаа аюу тэгээ босч ирээд ажиллаж мажаад ингээд явж байгаа. Тэгээ яг нэг ажилласаа гараад яасан чинь нөгөө нэрээ дебет гэж байдаг шүү дээ. Ерөнхийдөө одоо хуульч хүн чинь бас нэг тодорхой хэмжээгээр те юу
их амар амаар биш юм аа гэхэд үгүй ер нь их амарч мэтгэлээс урцсан байгаа шүү дээ. Хуульчил ажил юм чинь. Тэгэхээр ядчил нэг логик гэдэг хичээлийн үзэжсэн. Тэгээд бас гадаадын яманд ажиллаж исэн юм байна. Энэ олон улсын харилцааны талаар тодорхой хэмжээний мэдлэг байгаа юм байна. Англи хэл нь байгаа юм байна. Америкт сурсан юм байна гэдэргээ. За ер нь нөхдөөдөд очиж нэг туслая гэж бодоод тэгээд ерөөхдөө нэг жоохон про боно волонтер маягаар орж ирсэн байхгүй. Тэгээд суулсан чинь үнэхээр мундаг хүүхдүүд. Тэгээд нэг мэдсэн чинь орцсон байсан. Тэгээд би за дараачийн ажилд орох уу байх уу гэснээр тэгээд уцаар альбиасаа би ер нь боловсролын салбарт үлдэхээр шийдлээ гэл тэгэл одоо ингэж байж шít. Чи юу яагач өөрийнхөө нэг сторигоо нэг ярьж өгөөч бүр анхнаас нь. Нэг айхтар стори бол байхгүй. Ямар үүсэл гаралтай. Ямар соёл сорж ирсэн, хаана ажиллаж ирсэн нэг иймэрхүү юмнууд нь. Яг тэгэхээр миний мэдхээр чи бол яг миний одоо ингээд санаанд бууж байгаа ингээд дүр зураг бол ерөөсөө хоёр амар тис ондоо ингээд ертөнцийн нийлцсэн юм шиг харагдаад байгаа байхгүй. Нэг нь бол ийм corporate lawyer, corporate commercial гэсэн нэг иймэрхүү ажил хийгээ явж ирсэн аа. Гівгэн шууд нөгөө тал руугаа буюу high school-ийн хүүхдүүдэд хичээл зааж байгаа юм шиг сонсогдож байгаа л да. Sorry. Одоо би бол арай нэг жоохон ойлголттой болоод айгүй хүүхдүүдэд юу гэдэг юм байна. Ноён санааг нь тэлээ дэлхийн ертөнцид хаана юу болж байгаа ямар асуудалтай ингээд байгаа амьдарч байгаа орчноо бол ойлгоход нь айгүй их тусалдаг юм байна гэж ил харж лээ л да. Гэхдээ ерөнхийдөө энэ хоёрыг ингээд харахад бол амар ингээд карьерээ огцон өөрчилсөн юм шиг л харагдаад байгаа байхгүй. Хоёр ингээд түрүүн хэлжсэн энэ хоёр ондоо ертөнц ингээд хоорондоо ингээд нийлцсэн юм шиг. Тэгээд яг хөө чиний нөгөө ертөнцийг за ерөнхийдөө бол энэ миний ертөнцийн миний 3 дахь ертөнц гэж хэлж болох байхаа. Ягаад вэ гэвэл би анх би уг нь бол би бакалавр бол Москвад сурч ирсэн. Москвагийн олон улсын харилцааны олон улсын эрх зүйн араб сурч ялаа. МГИМО сурч ялаа. Тэгээд яг араб фарси гэсэн үг. Үгүй Arabic. Тэгээд одоо ярих уу? Одоо бол ярихгүй. Одоо ярьдаг байдаг. Одоо би барыг ер нь арабыг сурч ирсэн гэж хэлхээс ичдэг болох гэдэг. Гэтэ уншдаг юм аа. За тэгээд тэгэж байж байгаад төгсөөд гадаад яманд ажилд ороод тэгээд хэдэн он гэдэг вэ? Би 2001 онд гадаад яманд ажилд орсон. Тэгээд 2004 онд би Нью-Йорк тэмдэглэгдсэн. Манай байнгын төлөвлөгчийн газарт. Тэнцээ тэгээ би ерөнхийдөө 6 дахь ороо буюу одоо нөгөө юуны хуулийн ороо гэж байгаа. Эрх зүйн ороо. Ерөнхий ассамблеийн тэгээд сонгуулийн асуудал, олон улсын байгууллагуудын сонгуулийн асуудал, ерөнхий ассамблеийн улс төрийн асуудлууд тэгээд нэгдүгээр ороо олон улсын аюулгүй байдал зэвсэг хураах ороо гэж байгаа. Тэднийг хариуцж ажилладаг. Тэгээд нүүбийн шинжилэл яг тэр үед чинь нүүбийн шинжилэл аягүй томор тавигдчихсэн үе. Тэгэж ажиллаж байсан. Тэгээ өгмөг их бичдэг байлаа. Өөрөө ч гэсэн өгмөг хэлж мэлдэг байлаа. Нүүб дээр хаа явж бариад. Тэгээ тэрнийг дуусаад хүмүүсүүдийн илтгэл лидерийг бэлддэг гэсэн. Тийм. Одоо манай чинь нөгөө нэг үеийг бид бичиж өгсөн шүү дээ тийм. Тэгээд ерөнхийдөө төлөвлөгчдийн тэргүүн хүртэл хүмүүсийн өгмөгийг бол бичих тохиолдол байсан. Ер нь тэгээ үг бичдэг. Ер нь тийм ерөнхийдөө нэг тийм цаасан донд сууждаг байсан. Гэхдээ гоё ажил. Маш их юм сурсан. Маш их мэдсэн. Тэгээ яг тэр одоо энэ олон улсын харилцаа яг одоо хаана юу болж байгаа жинхэнэ байнгын ажиглах хадад чинь үүрэгтэй газар шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллага юм ч тийм. Ялангуяа би яг илүү нөгөө нэг хууль бөгөөд олон улсын аюулгүй байдал гэхээр чи яг нөгөө том асуудлуудыг дандаа ингээл юу яаж гэдэг. Тэгэл хурал руу нь явна. Бүх юм юу болж байгаа нь одоо бүх улс орнуудын байр суурийн талаар одоо нөгөө нэг танилцуулах мэдээд өрөөгөө явуулна. Манай байр суурь ямар байх ёстой вэ гэдэг дээр өөрийнхөө сандлыг дэвшүүлнэ. Манай байр суурь гэдэг Монгол улсын засгийн газрын байр суурь шаардлагатай бол төвөөсөө чиглэл авсныхаа дагуу тэрнийг одоо албан бус нөгөө нэг уулзалтууд бол тэнцээ очиж хамгаална. Нөгөө хүмүүст чинь маргана, ярина. Манай засгийн газрын байр суурь ийм байна гэж тайлбарлана. Өөрөөр хэлбэл одоо энэ нэг тиймэрхүү юм хийдэг. Хажуугаар нэг жишээ өгдөө. Сонирхолтой юм. Одоо жишээлбэл бүр яг одоо миний бас нэг хариуцдаг асуудлуудын яг Нью-Йоркт хариуцдаг бас асуудлууд нэг нь бол юу байсан юм манай цөмийн нисэхгүй статус Монгол улсын. Тэгээ цөмийн нисэхгүй статус дээр чинь жишээ нь би одоо тогтоол боловсруулна, ерөнхий ассамблеийн тогтоол боловсруулна. Тэгээ тэрэн дээр чинь нөгөө нэг хамтан зохиогч гэж хайж авах хэрэгтэй. Тогтоолоо өөрөө
бичээ тэрнийг танилцуулгыг бэлдэн тэр танилцуулга дээр нэмээ дахиад элчин сайдаас дэмжлэг хүссэн танилцуулга товч захиатлуудыг бичин тэднийг хүргэн тэгэнгүүтээ албан бус уулзалтуудаа зохион байгуулад бүх нөгөө гишүүнүүдийг цуглуулад тэдэрдээ тэр танилцуулга хийгээд элчин сайдынхаа ярих зүйлийг бэлдэж өгнө асуулт байх юм бол бүх юмд нь асуун хариулна тиймэрхүү юмнууд хийж явдаг байсан. Бас манайх тэгэхэд шинээр бөгөөд сэргээн тогтоосон арчлыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын хурал гэж анх манай Монгол 100 гаруй олон улсын засгийн газрын төлөөлөлтөд хамгийн анхны том баг хурал болж ирсэн. Тэрний манай гадаад яамны манай газар нэг цэцэг сайд тэргүүтээ манай олон тал тамтай ажиллагааны газар зохион байгуулж ирсэн. Тэгээ тэрний дагуу бид нэг хэсэг яг тэр хөдөлгөөний дарга болоод тэгээ би тэр асуудлыг бас давхар хариуцдаг. Тэгээд яг тэрний арчлалын асуудлаар тэр бол нэлээд бас эмзэг асуудалтай хойд солонгос Куб гэдэг нөхдүүд бол тэгэл за энэ дэр ийм юм ороод ирлээ гээл жоохон дурууцах магадлал бас байдаг байхгүй. Тэгэхээр ч одоо нэг Америк Европын холбооныхны дургуй хөрөхгүй тэгсэн байж нөгөө талаар тэр одоо хөгжбөө орнууд те одоо манай бас түнш орнууд ч те хойд солонгос ч байна уу Куб ч байна уу тэдний бас дургуй хөрөхгүй яг тэр бүх одоо хоорондоо эс өөр байр суурьтай орнуудын яг арчлал гэдэг юмн дээр хоорондоо таарах, зохицох тэр яг зөв хэллэгийг нь олоод бичээд тэрнийг нь зөв тайлбарлаад тэгээд чи нэлээд удаан процесс болтой. Тэгээд албан бус уулзалтууд хийгээд нөгөө хэд чинь манай ийм юм оруулмаар энийг хасмаар байна. Тэгээд нөгөө өдөр нуцаар яриад юм тиймэрхүү ажил их хийдэг байсан. Ерөнхийдөө их сонирхолтой. Тэгээд тийм юм хийж хагаад дараа нь би цөмийн төрөө нөгөө цөмийн зэвсэггүй статус гэдээ ярьж ирсэн шүү дээ. Тэр одоо статусаа манайх бол одоо ч гэсэндээ деклэр хийх гэсэн юм уу тийм. Манайх угаасаа деклэр хийсэн байсан. Тэгээд тэрнийгээ зүгээр манайх яадаг вэ гэвэл баталгаажуулах ажил айгүй их шаардлагатай хурцаар тавигддаг. Тэр бол манай их сайхан сайд гэдэг одоо манай гадаад яамны уртаа барьдаг дахин дипломат шиг нэг их сайхан сайдын анх гаргаж ирсэн санаачлагуудын нэг юм. Тэгээ одоо манай нөгөө 3 дахь хөрш дээргээд бодлогод байгаа шүү дээ. Нэг бүх зөвхөн 2 хөрш гэхгүй дэлхийн бүх орнуудтай адил тэнцүү тэгшэрх харилцах. Тэр одоо манай бодлогуудын нэг хэсэг нь багхгүй. Тэгээ бүр анх бол ерөнхийдөө Төв Азийн цөмийн зэвсэггүй бүсгээд байгуулах гэсэн. Энэ нэг ч орнуудад нь цөмийн зэвсэг байршуулахгүй. Энэ орнуудын эсэг хэзээ ч цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэдэг амлалт цөмийн зэвсэгтэй 5 улс өгөх гэдэг нэг. Тэгсэн чинь манайх нөгөө шууд одоо хил залгадаггүй болохоор тэр нөгөө улсуудтай алинтэнч тэгээ бид нар одоо яг сайхан сайд тэрүүтээ манай ахмад дипломатчид ямар шинэлэг санаа гаргасан бэ гэвэл бид нар тэгвэл зүгээр ганц улсын тим одоо статус гаргачаа гэх. Тэгээ цөмийн зэвсэггүй статус гээд тэр нь одоо дэлхийд өөр баавс байдгүй тийм айгүй өрмөц зүйлэхгүй. Нөгөө бусад одоо зон гэж яваад байгаа нь ч дандаа яг олон улсын гэрээн дээр тогтдог. Манайхан яаж ажилдаг вэ гэвэл бид нар тэр статус гэдэг зүйлээ илүү тийм нөгөө нэг гэрээ гэхээсээ илүү заншил олон улсын заншлын хэм хэмжээ болгох талаас ажиллаад заншлын хэм хэмжээг бий болгоход одоо олон улсын эрхцүүд юу эрхтэй байдаг вэ гэвэл бүх дэлхийн хамтын нийгэмлэгийн дэмжлэг тэгээ тэр нь болохоор ингээд яг ингээд тодорхой ингээд дэмжлэг яваад байгаа. Тэгээ нэг тэрнийг одоо тодорхойлох арга механизм юу вэ гэвэл тэр нь ерөнхий ассамблеийн тогтоол гэдэг байхгүй. Тэгэхээр тэр тогтоол дээр санал хураалт дээр хийчих юм бол тэр чи одоо бүх дэлхийгээр дэмжээгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрнийг айгүй зөвөр хийх хэрэгтэй. Тэгээ цөмийн зэвсэгтэй орнууд тийм юмд айгүй дургу. Яг л үгүй гэвэл тэр орнууд чинь нөгөө нэг цөмийн зэвсгээ өөрийнхөө эрх ашиг хөндөгдсөн үед тэрнийг хэрэглэх боломжтой байх өнцгөөс хардаг. Тий, тэгэнгүүтээ Монгол гэдэг нэг нөхдүүд одоо прецедент буюу те практик тогтоочихгүй гэдээс нэлээд жоохон болгоомжлдог. Тэгэл одоо бид тэр нэг 5 улстайгаа бөгөөд бусад орнуудтай айгүй нэг их гоё ойлголцолд хүрээд ер нь одоо ч гэсэндээ манай гадаад яамын асуудал өргөжлөлөд явж байгаа. Энэ бол тийм шууд ингээд шийдэгдчихдэг. Гэхдээ статус дээр бол ерөнхийдөө дотоодод бол батлагдаад ирсэн. Манай албан ёсны цөмийн зэвсэгтэй 5 улсууд ерөнхийдөө дэмжиж байгаа. Харин тэр нь legally binding буюу эрх зүйн чадамжтай юу гэдэг дээр нэг жоохон асуултын тэмдэг бол байдаг. Гэхдээ тэрнийг бол тэгээд аливаа юм чинь олон улсын ялангуяа олон улсын эрх зүйн хэм хэмжээг бий болгох цаг хугацаа хэрэгтэй болохоор тэр нэг тийм ажил явагддгийг.
Тэгээ одоо манайхын цөмийн живсэхгүй гэдэг статусаа хадгалж үлдэхийн тулд тэгээд олон улсын нүүбээс одоо юу авдаг юм? Шалгалт малгалт бол хэрэггүй. Тэр чинь тэгээд ерөнхий ассамблеагаас дэмжиж байгаа шүү дээ. Бүх гишүүн орнууд, дэлхийн бүх гишүүн орнууд дэмжиж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэл тэр юу танах цөмийн живсэхгүй юм байна гэдгийг чи хүлээн зөвшөөрөл. Хөдөөн зөвшөөрн дэмжиж гин туслан аюулгүй байдлын Монгол улсын аюулгүй байдлыг бол бид бүгдээрээ олон улсын хамтын нийгэмлэг хангатлаас бол бүх талаар дэмжин туслана гэсэн тийм ерөнхийдөө бол аюу чухал тийм тунгаглал гардаг байхгүй тэр тогтоолууд ч. За тэгээд эргээд одоо нэг миний амьдралын замнал гэдэг рүү орох юм бол тийм нэлээд ингэж хадварна. Тэгээ жоохон хадварж явж байгаад тэгэд би нүбд нэг 3 жил тагаас ажиллаад нүбч гэжтэй одоо манай Монгол улсын байгаан төлөвчин газар нүбийн дэргэд суугаа 2004 оноос 2007 оны 12 сар. За тэгээ яг тэр үед бас нэг юм болсон юм. Нью-Йорк хот манай Монгол улсын засгийн газрыг шүүхт өгсөн юм байсан юм. Тэгээ би нөгөө хуульчин болохоор за чи юу хариуц гэсэн. Гэхдээ хариуц миний ч одоо хариуцна гэж юу яах вэ? Би юу нөгөө бид нар чинь нөгөө нэг эндгийн засгийн газар манай засгийн газар юу хэрэгэн нийлцэн асуудлынх нь яг юун дээр асуудал байсан бэ гэвэл үл хөдлөх хөрөнгийн албан татвар. Тэрнийг төлөөгүй гээл тэгэл нэлээд удаан яаж байгааг бид шүүхт өгсөн. Тэгээд намайг бахад яг ингээд бид шүүхтэлцэж эхэлчихсэн. Тэгээд нөгөө тусгаар улсын засгийн газрыг Нью-Йоркийн шүүх хэрэгтэй юугүй юу гэдэг эхэлж одоо юрисдикцийн асуудал яригадаад яг тэгтэн би яг орж ирээд нөгөө хин манай одоо өгүүлэгч нар тэгээд Улаанбаатар хот тийм манай засгийн газар байгаа шүү дээ. Тэр хоёр дунд нөгөө нэг лейсэн буюу одоо гүүрн байсан бохгүй. Тэгэж одоо яагаад илчсад сайдтай туслаад юун зэмэн уншаад нөгөө хэд нь мэдээлэл хэрэгтэй болох юм бол нөгөө хуульчтай өгдөг барьдаг. Тэгээ бид нар явсараа дээч өхөр Америкийн дээч өхөр орсон тэр jurisdiction байгаа юугүй юу гэдэг асуудлаараа. Тэгээд тэр jurisdiction-ийн асуудал дээр яг тухайн үед бол нэг тийм жоох айгүй техник болохоор унтсан. Тэгээд дараа нь яг жинхэнэ татвар төлөх ёстой юу гэдэг Америкийн шүүх манахыг шийдвэрлэх нь зүйтэй байна гэд Америкийн дээч шүүх юу одоо яг одоо татврынхаа асуудлаа хэлцгээд буцаасан бохгүй. Тэгээд бид тэр хооронд нөгөө нэг хэд өмгөөлөгч нартайгаа нэлээд сайн ажиллаад ойрхон ажиллаа явж исэн юм болохоор дээч шүүх мөх яваад их гоё санагдаад тэр байшин савны яасан ч гоё. Тэгээл тэр мэтгэлцэж байгаа арга барил хачин үнэхээр гайхамшигтай байсан. Тэгээ би за энэ үнэхээр яг л энэ чинь ингээд сургууль төвчмөл ямар гоё вэ гэж жоохон бодсон болооч бас хүн чинь өөртөө итгэдэггүй юм байна. Тэгсэн чинь манай нөгөө нэг өмгөөлөгч маань Колумбик сургуулийг төгссөн. Хойдын сургуулийг. Тэгээ за нэмүнэ чи одоо буцаж байгаа яах гэж гэсэн чи би яа тийм бэлээ гэсэн чи манай сургууль руу яваа юу орооч гэхгүй юу. Бид намайг авахгүй байх уу л гэсэн. Тэгсэн чи миний бодлоор чамайг авах ёстой. Чи бол бүх юм одоо чамд одоо бай тэ. Тийм учраас чи ямар ч тач авахгүй одоо мэддгүй юм аа. Үз явуулаад үз. Гэхээр за гээд тэгээ би яг 12 сар болчихсон. 12 сарын 15-нд Колумбик сургуулийн одоо хуулийн сургуулийн аппликейшных нь сүүлчийн өдөр байдیں۔ Тэгээд нөгөө TOEFL мовлж байхгүй. Тэгээд би TOEFL-ын 12 сарын 3-нд чиглэлүүдээ 4-нд шууд онгоцноос буугаад 4-ний өглөө Монгол TOEFL-ээ өгөөл. Тэгээл нөгөө тэр Нью-Йоркт байхдаа хамаг юмаа бичээл TOEFL-ийнхаа номыг онгоцон цуух замдаа тэрс нөгөө байгаад идэх чиг газраас JFK Oxford бодлоо явах замдаа номын дэлгүүрээр орж хөдөлж аваад онгоцонд бэлдээл ирээл хамаг юм өгөөл. Тэгэл явуулсан чи нэг 4 сар тэг орцсон. Тэгсэн чи надад харин мэтгэлэг өгөөд манай Колумбик сургуулиас тэгээ бөөн баяр болоо. Тэгээ би яг тэр 100 хүртэл гадаад яманд авъяж агаад Колумбик сургууль руугаа яваад тэнцэнэ очоод тэгээ би яг үндэ яг юу сурмаар байсан бэ гэвэл бид нөгөө нэг илүү тийм олон улсын эрхцүүдээ нийтийн эрхцүү те одоо нэг засгийн газар хоорондын хилцээрүүд нэг тийм юм дээр илүү их мэрэгчсэн. Надаа нэг хэдэн жил бас ажилласны дараа юу сонирхолтой санагдсан бэ гэвэл илүү тийм хувийн эрх те тийм нэг жоохон commercial corporate компани эрх зүй тэр энэ талаар илүү мэдлэгтэй болмоор айгуу санагдаад тэгээ би Колумбид дээр очихдоо ерөнхийдөө дандаа нэг тийм олон улсын арбитр
гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүй, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал гардаг маргаан энэ одоо засгийн газар тэгээд хөрөнгө оруулагч хоорондын маргаан шийдвэрлэхдээ арбитр тэрний хичээл өөр одоо юу гэдгийг антитраст буюу одоо өрсөлдөөний тухай хууль, Америкийн компанийн хууль, Америкийн гэрээний гэрээний эрх зүй гэсэн тиймэрхүү хичээлүүд аваа явсан. Тэгээд өөрөөр хэлбэл нэг тийм засгийн газар юу гэхээс нийтийн эрх зүйгээс илүү тийм хувийн эрх зүй рүү шилжиж байгаа байхгүй. Тэгээд маш сонирхолтой байсан. Тэгээд тэнцэнээс сурж байгаа дараа нь бэлтэж байгаад нөгөө Нью-Йоркийн өмгөөлөгчийн сонгон шалралтанд ороод тэгээд тэрэндээ тэнцчээд тэгээд тэр нь юу юм? Одоо бар гэдэг тийм нөгөө бар гэдэг юм уу? Одоо манай Монголч гэсэндээ хуульчин сонгон шалгаруулах тэмцээн гэж сонгон шалгалт гэж болдог шүү дээ. Яг тэрэн шиг тэр болдгол юм. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч хуульч байхын тулд хүн заавал тийм шалгалтаа өгөөд тэр бар гэдэг юмдаа орох хэрэгтэй байхгүй. Манай Монголч гэсэндээ одоо тэр хуульч сонгон шалгаруулдаг. Тэр нь одоо бар exam гэсэн. Би Нью-Йоркийн барыг нэгсэн. Тэгээ би одоо ч гэсэндээ уугнууд бол Нью-Йоркд нөгөө шүүх мөхийн өмнө очиж аюу зөө мэтгэлцэхтэй аргумент эднэр өмгөөлөх хэрэгтэй. Тий. Америкийн хуульч. Тий. Америкт Нью-Йоркийн хуульч чинь зөвхөн Нью-Йорк мужуулсан хуульчгүй. Тэгээ мууж болгон дээр нь тустай. Мууж болгон тустай. Нью-Йоркийн хуульч Калифорни шүүх хурлд орж хэрэггүй юм байна. Нью-Йоркийн хуульч харин юунд Вашингтонд очиж болно. Дээж өгөх болтой. Гэхдээ альч мужийн хуульч бол дээж өгөхөр очиж болно тийм. Тэр чинь бол гэхдээ бүгдээрээ тусдаа 50 улс тусдаа улс гэж явж байгаа шүү дээ. Бүгдээр өөрийн гэсэн хуультай. Тэр дунд чинь Америкийн 50 мууж улсын дунд чинь Луизиана нь бүр одоо хүртэл тис хөндлөн Францын Наполеоны код байгаа шүү дээ. Одоо манай Монголынхаар бол одоо нэг их газрын хуулийн системтэй, хэвээрээ их газрын хуулийн системтэй. Бусд нь бүгдээр Англи Саксоны хуулийн системтэй байхад Луизиана одоо хүртэл Францын хуулиа хадгалаад үлдсэн байх жишээтэй. Ерөнхийдөө бол бүгдээрээ жоохон өөр. Тийм учраас Америкт хуулийн сургуулийн бас нэг гоё юм нь юу вэ гэвэл нэг Socratic method гэдэг юмар хичээлээ заадаг. Тэр нь ямар учиртай вэ гэвэл лекц уншаад авахгүй. Чи өөрөө уучраад гэдэг. Чи өөрөө уучраад хуулийг та нар заахгүй, та нар хуульчиг сэтгэхийг заана гэдэг. Өөрөөр хэлбэл бодох, логик сэтгэлгээ хүн юмыг яаж хүлээж авч ийн, яаж ойлгож ийн, яаж өөрийн болгож ийн, эргээд яаж илэрхийлж ийн. Мэдээлэл биш арга зүй зааж байгаа шүү. Дандаа арга зүй. Зүгээр арга зүй тий. Өөрөөр мэдээллийн өгөх биш. Тэр хуулийг цээжлүүлэх биш. Зүйл ангаар нь цээжлүүлэх биш. Яг арга зүйгийн заагаад тэнгууд яг common law-гийн үндсэн зарчмуудыг бол бүгдээрээ зааж өгч байгаа л та. Тэнгууд гол одоо зарчмууд байгаа байдгийн яг компани тухай хууль дээр хамгийн гол үздэг юм гэх юм бол нөгөө Америкийн бараг бүх том компаниуд бүгдээрээ Delaware мужтай байдаг болохоор Delaware-ийн хуулиар илүү их явчихдаг. Гэхдээ бас өөр юмнууд заавал үзэн л тэгээд татваргүй мужуудад гэж юм байна. Гэхдээ ерөнхийдөө нэг тийм үндсэн зарчмуудыг аягүй гоё зааж өгдөг. Тэгээд дандаа кейс дээр үнэлж бүх юм хийгддэг. Тэгээд багш нь дандаа асуудаг. За яасан гэд багш нэг яриад авах биш. Хоорондоо яриад, хооронд нь маргалдуулаад чи шүүгч байсан бол чи энийг зөв гэж бодож байна, буруу гэж байна. Чи өөрөөр энийг шийдэх байсан уу гэ. Тэгээ нөгөө нэг шалгалтууд нь дандаа анхны миний шалгалтууд үнэхээр би амьдралаа тийм шалгалт өгч үзэж байгаагүй. Яагаад вэ гэвэл 4 цаг гэсэн дуртай номоо авч ороорой гэсэн. Интернет рүү орж болохгүй. Тэгээ номоо орж болно гэхээр чинь би бол 2 уут өрн номтой ороод суусан. Тэгэл тэр 4 цаг бол харуулсан сум шиг өнгөрсөн. Би нэг ч номоо нээж амжаагүй. Яг л үгүй угаасаа номоо нээ гэдэг боловч тэр хүн ном нээх юм бол юу ч мэдгүй хүндэл зориулсан зөвлөгөө юм байлээ. Гэрлүүгөөч авч явж болно. Яг л үгүй хуулах юм байхгүй юм чинь. Дандаа хүн өөрөө кейс шийдэх, өөрөө тэрнийг нөгөө сэтгэн бодох тийм даалгавартай болохоор аягүй сонирхолтой. Би Firm гэдэг нэг кинод шүү дээ Том Круз. Тэрнийг анх үзчихэл тэрэн дээр л яг нэг бар exam гэж яриад нөгөөх нь одоо хамгийн дээд оноотой тэр шалгалтыг өгөөл гарч ирсэн эднэр гээл тэгэл нэг жижигхэн фирм дээр очил хуульж болдог. Тэгээ байжсэн дараа нь Catch Me If You Can гэдэг нэг кино шүү дээ. Тэмтэй Леонардо Ди Каприотэй. Тэрэн дээр мэн хүн бас юу яаж байгаа л тэр нөхөрчин тэр бар exam-ыг бол яг 7 хоног бэлдэж байгаад өөрөө өгсөн л гэж ярьдаг юм байл л яг нэг бодит хүн нь бол тэгээ гайхаад байгаа байхгүй. Шалгалтын дунд нь яг юу асуудаг, ямар төрлийн асуултыг
хууль асуудаг юм уу эсвэл кейс одоо сая хэлсэн шиг кейс асуудаг юм уу тэгээд чиний хариулсан юм чинь бол яаж зөв буруу гэдгийг зүгдэх юм оноо өгөх юм. Bar exam-ын хувьд бол арай өөр. Bar exam ч хуулийн асуудал. Тийм учраас bar exam тусна бэлддэг. Хуулийн сургууль нь хуульч шиг сэтгэх арга зүйн заадаг боловч bar exam нь илүү хууль асуудаг. Bar exam чинь эхний ээлжинд multi state буюу одоо common law яг нийт Америкийн бүх ихэнх мужи улсуудад үйлчилдэг хуулиуд нь одоо ерөнхий зарчмуудыг асуугаад тэр нь одоо Америкийн үндсэн хуулийн эрх зүй torts зөрчлийн зөрчлийн эрх зүй гэхгүй одоо нөгөө гэрээний бус юу тэгэнгүүтээ contract буюу гэрээний эрх зүй тэгээд evidence criminal law evidence гэдэг нь болохоор одоо юуны шүүхэд нөгөө evidence нөгөө юу тэгээд criminal law юу эрүүгийн эрх зүй, эрүүгийн процесс гэдэргээ нэг тиймэрхүү хідэн ерөнхий юмар нь ихний ээлжинд нэг ч одоо хэдэн цагийн билээд амар 200 юм жижиг богино бодлоготой тийм шалгалт орж ирдیں۔ Multiple choice. Тэгээ бас дараа нь юу зүг ичдэг. Evidence нотлох хэрэгтэй. Би бодож бодож байгаа сая. Evidence нотлох хэрэгтэй. Гэх мэт ингээ тийм юмнуудаа бүгдээр ингээ хийн. Тэгээд дараа нь болохоор Нью-Йорк State юм чин Нью-Йорк мужи улсын хуулиар 2 дахь өдөр нь баахан SMS бичдэг. Тэгэхээр тэрнийг Нью-Йорк мужи улсынхаа бүх юмыг бас судалчаад орох хэрэгтэй. Тийм учраас яг нөгөө юу шалгалтаа дуусаад тэгэл маргаашнаас нь ерөнхийдөө диплома авангуудаа маргаашнаас нь шууд bar exam-д бэлдээд эхэлдэг байхгүй. Би чинь тэгээ бас хэр удаан бэлтгэв bar exam-д? Bar exam чинь тэгэл яг 2 сар бүтэн бэлддэг юм байлаа. Би өдөр болоо яг 8 цагаа гэхдээ яг хуу 7 хоногийн нэг өдөр нь өөртөө чөлөөтэй бусд өдөр нь яг өдөрт 8 цаг. Гэхдээ бас хажуугаар нь нөгөө нэг bar exam бэлтгэдэг тусдаа курсууд байдаг тэндээ суужсан. Тэгээ өглөө тэнцээ суугаад тэгэл нөгөө гэртээ ээж бүх бодлогуудыг бодоод хуулиудыг уншаад нэг тиймэрхүү байдалтай. Тий, би нэр бас Колумбиагийн үнд чинь Колумбиагийн их сургуулиа төгсөхэд юу нэсэн штэ төгсөө. Нөгөө graduation speaker болсон штэ. Тий штэ. Тий, нөгөө юу яагаад хамгийн сүүлд нь сайн байцгаана уу гэдэр гэж мэгээл тэгэл нөгөө бүгдэндээ хамдаж үг мөг хэлээ. Мангар inspirational нөхөр хийж амар inspirational үг example болсон. Тэгжээсэн. Хин чамайг тэгж яасан? Санагдсан. Нэг юу байхгүй popular vote угаасаа нөгөө JD class, LLM class, магистрийн анги тэгээ JD-гийн Juris Doctor ангиас нэг 2 speaker гардаг байхгүй. Тэгээд өргөдөж ирсэн нэг хүн үг хэлнэ. Тэгээ сургуулийн захирал үг хэлнэ. Тэгээ дөрөв үг хэлэгдсэн. Өөр үг хэлэгдэхгүй. Тэгээд би нөгөө нэг LLM class-аа төлөвлөж үг хэлж ирсэн. Юу хэлсэн? Тэгээд ерөнхий янз бүрийн юм хэлжсэн. Одоо эргээ санахна. Яг хөө тэгж world is your oyster. Тэгшээ. Ерөнхийдөө бол яг тэр world is yours тэ. Нэг тиймэрхүү юм нөө тэгээд ерөнхий та нарыг санана. Ийм сайхан дурсамж үлдлээ гэх нэг тиймэрхүү эргээ уншаад хөөрхөн юм бэлээ. Тэгтээ ч одоо нэлийн дээр үед байсан. Бичлэг нь байгаа юу? Бичлэг нь юун дээр байдаг штэ. YouTube дээр байгаа юу гэдэг. Юу нэ Колумбиагийн вебсайт дээр байт юм ба. За орж ирсэн. Битгий үзээрэй. Одоо баг сонсож байгаа хүмүүс бүгд дээр ороод ирсэн шүү дээ. Одоо баг уссан байж магадгүй бах тэгтээ. Тэгээд дараа нь буцаж ирээд Монголдо буцаж ирээд би Newcom-д ажилд ороод corporate lawyer болоод нөгөө нэг Колумбиад сурсан юм амьдрал хэрэгжүүлмээр санагдаад одоо засгийн газар одоо тэ яам агентлагт ажиллаж үзлээ. Одоо нөгөө талд хувийн хөвшилд ажиллаж үзмээр санагдаад тэгсэн чи яг Newcom гэхэд их гой төслүүд манай одоо бол захирал дөнгөж Америкаас JP Morgan-аас шинэ гүйцэтгэх захирал болоод ирсэн байсан. 2009 оны үед 2009 онд. Тэгээ их гой шинэ төслүүд байсан. Тэгээ угаасаа өмнө явж ирсэн төслүүд нь тэрнийг аль болох хурдан нөгөө ажил хэрэг болгоно гэдэг тийм зорилготой аюу Болдоторга одоо манай Newcom-ын бол захирлыг авчирсан байсан. Тэгээд бол захирал намайг ажилд орох уу гэ. Тэгээ би ороод тэр их гоё байсан. Тэгээ би Newcom дээр хахад бид чинь нөгөө нэг салхин захиргаан станц маш их юм сурсан. Зээлийн гэрээ тэ нөгөө бид чинь нөгөө гадаад хөрөнгө оруулалт оруулж ирж байгаа юм чинь. Тэгэл яг тухай project finance төслийн санхүүжилт хамгийн анхны том project finance эхлэлүүдийн нэг 120 сая доллар тэрэн дээр нөгөө нэг ингээд өөрөө гар бие орцоод удирдах явж би нөгөө хуулийнхын хэлцийнхэн дарга гэдэг нэртэй. Тэгэхээр чи айгүй өдөр шөнөгүй ажилладаг. Гэхдээ маш их юм сурсан.
маш гоё байсан. Асуудал ерөөсөө чиний толгой шүү дээ. Ерөнхийдөө бол тэгтээ яг би бол тэгэл тэр цаас мастгаа гэтээ тэн дээр надаас гадна тэн дээр маш олон хүн ажиллаж байгаа юм шиг. Манай одоо нөгөө нэг инженерийнхэн одоо ерөнхийдөө бол гүйцэтгэх захирал чинь зохицуулах асуудал их байгаа, шийдэх асуудал аягүй олон байсан. Гэтээ би бас нэг тодорхой хэмжээний хууль талааснаас ороод ажилласан. Маш их юм сурсан, гоё байсан. Тэгээд дараа нь манай гүйцэтгэх захирлаар бямсааха захирал болоод тэгээд сүүлд одоо тэр мэр дуусаад бид нэр Pete Morrow, Талигаш Pete Morrow, Бурма, Бямба бид дөрөв Новатера гэдэг одоо хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг тийм зөвлөх үйлчилгээний өөр шингэсэн жижиг компани байгуулад тэрэн дээрээ ажиллаад бас гой ажлууд хийсэн бид тэр дээр чинь их сонирхолтой ажлууд хийж агаад тэгээд би дараа South Kobe Sands руу Justin Kaplan гэдэг хүн шорон суугаад гэсэн чинь намайг манай ихэ болон захирал чи ажилд ороо энд яг ингээд ийм юм болоод байна гэж ороод ирэхээр би надаа их сонирхолтой санагдаад за уул уурхаагаар ажиллаж үзээгүй юм байна гэдэг. Ер нь жоохон сониуч хүн байж магадгүй эсвэл одоо докторгүй муу яа тэ. Мэдхгүй ямар ч тач South Kobe руу яваад орсон. South Kobe дээр бид нөгөө өмгөөлөгчдийнхаа баг махтай тэгээ бид чинь нөгөө татврын асуудал байсан шүү дээ. Тэрнийхээ шүүх мөнхийнх нь одоо нөгөө хойдынхаа багмагийг удирдах ажиллаж агаад тэгээд би South Kobe-гаас тэр бүх юм дууссаны дараа ерөнхийдөө тэр чинь жоохон юу болсон юм аа. Удаашраад яг миний нэн шаардлага бол байха болсон. Тэгээ хүн шаардлагагүй болохоор жоохон уйдах магадaltaй ч байхыг хэлэхгүй. Тэгээ би гараад за одоо яах вэ гэж удаа сууж захтаа. Тэгээд би энэ хүүхдүүд дээр ирсэн баггүй юу. Тэгээд яг одоо энэ саяын ярьсан юмнууд гэх юм бол би нүб дээр нөгөө нэг юу яадаг те үг мөг бичдэг хүмүүстэй их уулздаг, ярьдаг, засгийн газрын байр суурийг хамгаалдаг, хүмүүстэй мэтгэлцдэг тийм ажил хийдэг байжээ. Дараа нь юун дээр манай одоо энэ том хэлцэл, салхитын одоо том хэлцэл болон бусад тэрнээс хойш одоо хувийн хвшид ажилласан ч гэсэн ажлууд байгаа шүү дээ. Тэн дээр чинь бас дандаа ерөөхдөө нөгөө хоёр тал одоо нөгөө талынхаа хуульчтай ингээл уцаар ярина эсвэл өөдөөдөөсөө тулж ярьж байгаа л энийгээ ингээл хоорондоо мэтгэлцдэг юм байнгын нэг тийм яриа хэлцээ явуулдаг ажлууд хийгддэг байсан. Дундуур нь би нөгөө Колумбиг төгсөхдөө ягаад би тэрнийг дурдсан бэ гэвэл би бас нэг үг хэлсэн юм байна те. Өөрөөр хэлбэл бас public speaking надад тодорхой хэмжээнд бас туршлага би бүрдчихсэн. Тэгээ энэ бүх юм ингээ нийлээд мэтгэлцээний хүүхдүүдээр ороод ирсэн чинь эдний бүгдээрийн би энэ хүүхдүүдтэй одоо сурсан юм аа ингээ тодорхой хэмжээгээр өгөх юм байгаа юм байна гэж жоохон харсан. Тэгээд энэ хүүхдүүд чинь бүр нүдэн дээр аюу гой хөгжөөд ерөнхийдөө бол ихэнх нь надаас хамаагүй би бол одоо өөрийгөө нэлээд голж байгаа аюу мундаг болох тусам би ч гэсэн өөрөө өдрөөсөө урам аваад тэгээд байж байгаа. Тэгэл энэ ч нэг үлдээ. Тийм учраас би хэдийгээр одоо энэ миний 3 дахь ажил гэж байгаа боловч өөр ертөнц бол биш нөгөө яг миний өмнөх 2 ертөнцөөс сурсан бүх юм энд яг хэрэг болж байгаа. Одоо яг энэ чинь тэгээд нөгөө юм бичих, боловсруулах миний одоо энэ бүх сурсан эрдэм энэ бүх юмыг одоо энэ хүүхдүүд рүү өгөөд тэгээд нэг хүн өөртөө бусдад өгөөчтэй ажил хийж байгаа гэж бодохоор их баярлалтай юм байна. Тэгээд яг өмнө ч гэсэндээ тэгэж бодож исэн хувийн хвшилд ажиллаж үзлээ сайхан байлаа. Гэхдээ яг энэ хүүхдүүд ингээл нүдэн дээр ингээ юм сураад ах чинь бүр илүү гоё амттай одоо санагдаад шүү дээ. Тэгээд хамгийн гол нь зөвхөн би одоо мэтгэлцэн гэхээсээ гадна бас энэ хэдийгээ дараа нь ихтэй сургууль руу явуулах ажлыг бас гарддаг болохоор тэр бас аюу гоё өнгөрсөн жил жишээл одоо манай нэг хүүхэд Princeton их сургууль руу явсан те. Яг Улаанбаатарын Монголд 10 жилийн төгсөөд явж байгаа анхны Princeton-ийн хүүхэд болсон жишээтэй гих мэтлэн гэх тэгэхээр ямар мэргэжлээс очоо. Манай чинь нөгөө Princeton чи юу юм чам? Major манай одоо 2 дугаар курсынхаа 2 дугаар семестр сонгох хэл та. Тэгэхээр том ондоо их мундаг хүүхдэлтэй хатан бөвөө гэдэг. Миний бодлоор хатна applied math болох хэл та. Би яг тэгж бодож байна. Applied math гэдэг нөгөө нэг юуг хэрэглээний математикийн тийм юм сонгоно гэж би дотроо тэгж гадарлаад байгаа. Инженерийн эдэр болчих магадгүй л. Эсвэл угаасаа компьютерд аягүй сонирхолтой хүүхд компьютераар явах нь уу? Тэрнийг бол одоо тэгэл манай өөрөө дараа жилээс шийднэ гэсэн үг. Тэр SGS дээр байх чинь тэр нөгөө 30 тэрбумын татварын асуудал эдэргээд яана.
Juice асарчлаа. Хавар гоож идэв. Энэ цаавч. Энэ яа таарч юу? Бурхан би харин гайхлаа шүү. Савн цаавчаад уусан ч цаахаа ороогоож заваарч гэж байна. За яхаа тэгэл цэвэрлж хэлээ. Хамаг мал заавал за одоо яг. Бити яргээд байгаа юм бол энэ шийдэл. Харин тийм болоо. Цаанаас л бити яргээд ах шиг байна. Чи одоо хойлч тэгэл юу хариулж болохгүй гэж өөрөөл мэдэн шүү дээ. Ер нь бол гэхдээ асуудал нь яг товчхон ингээд энгийн хүн ойлгох хэмжээнд тайлбарлахад яг юу байсан юм? За би бол яг South Copy-д ажиллаж байсан хүний хувьд, дотор нь ажиллаж байсан хүний хувьд ерөнхийдөө юм танилцсан тий. Тэгээ миний бодлоор бол нэг улсуужмөргүй байна. Гэхдээ татвараас бол зайлсхийсэн асуудал байгаа үг гэдэгт бол би хувьдаа нэлийн ихтэй байдгийг. Ягаад вэ гэвэл яг нөгөө нэг тэр нөгөө 30 тэрбум чинь хамгийн том асуудал нь юу вэ гэвэл яг юу нэ экскаватор асуудал үү. Тэр экскаватор шатцсан. Тэр их хүнтэй тоног төхөөрөмж хэдэн сая долларч үлээ. Тэгээ хүн Улаанбаатар хотын бүх одоо корпорат ертөнцийн уул уурхайн компани бүгдийг мэддэг. Датал олон улсын даталтай байсан, датал авцсан, даталаас мөнгө авцсан. Тэгсэн чинь тэрийг талбай дээр шатчих юм тий. Дэлбэрсэн юм уу? Дэлбэр шатцсан байхгүй. Шатцсан. Тэгээ зураг бүргэн бүх юм авц дэрэгдээ ороод яасан. Аксидент байсан юм тий. Тий, цаанаасаа шатцсан байхгүй. Тэр нөгөө юу энэ чи хаяа тий асуултаа холбоотой төр болоод. Тэгсэн чинь тэрийг бусдад үнгүй шилжүүлээд нөөт төлөөгүйгээд тэр одоо торгуул. Тэрнээс одоо тийм учраас татвар төлөөгүй. Одоо нэг нь тэр штэ. Нөгөөх нь болохоор тэрний хандвын экскаваторыг эзэмшлийн шилжүүлэхдээ татраа төлөөгүй гэсэн юм тийм. Шилжүүлээгүй шүү дээ. Шатцсан юм чи агтсан шүү дээ. Тэгсэн чинь та нар үгүй ээ. Та нар энийг шилжүүлсэн байна. Тэгээ та нар нөөт төлөөгүй байна гэдэг. За тэр бол нэгдэх нь. Ерөн сонсгон бол жоохон Kafka шиг заяа. Kafka-гийн зохиол шиг. Дараагийн бас нэг асуудал гэвэл юу байсан? Хандвын асуудал байсан. SGS шин хандив өргөсөн. Тэгээ тэргээрээ нэг юу өмнө гойд бас нэг юм юу байр идэв бариад тэр хандив мөнгө байхгүй юу? За байж байгаа. Энэ асуудлыг ярьж болж байгаа юм. Угаа чи угаасаа юун дээр байгаа шүү дээ. Нээлттэй. Энэ бол нээлттэй асуудал. Өөрөөр хэлбэл олон нийтэд нээлттэй болоо. За тэгвэл ингээд яг энэ бол нээлттэй асуудал. Өөрөөр хэлбэл юу нээлттэй биш юм бол би ярихгүй. Гэхдээ би бол хамгийн наад захны юмнуудыг хэлж шүү дээ. Энэ угаасаа бүгдээ мэддэг асуудал байхгүй юу? Тэгээд юу хандив юм зүйл байсан. Тэгсэн чинь одоо тэгээд тэр мөнгө тэр юу байшин сав гэдэг чинь тэрэн дээр бас нөөд өгдөг л гэсэн. Тэгэд татвараас зайлсхийсэн. Хандив өргөхтэй бас татвар төлөхтэй юм байна шин. Харин тэгэл утга учир тэгэл утгагүй байгаа байхгүй. Тэгээд яг хоо тэрэн дээр тэгэл юу наанта цаанта тэгээ нэг баахан шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Тэр шинжээчийн дүгнэлтүүд маш их нааш цаашаа хөдөлсөн. Тэгээд яг хоо альва юм тэгэл наанта цаанта байгаа бах. Гэхдээ миний хувьд бол би тэр асуудал дээр татвараас зайлсхийсэн асуудал байгаагүй гэдэгт бол би итгэлтэй. Бүр итгэлтэй тийм. Тэрэн дээр бол би бүр итгэлтэй байдаг. Гэхдээ тэгээд шүүх дээр яаж хийцээ тэрийг? Зайлсхийсэн гэж хийсэн юм. Тэгсэн. Монгол Улсын шүүгт тийм. Тэгсэн. Би ярин наад зовлонгийн чинь бас нэг тодорхой хэмжээнд ойлгоол байгаа юм л да. Юу юм бэлээ? Чи энэ дээр надад санал нэгдэх. Монгол Улсын татрын тухай хууль ер нь бол нэлээд их хуулиуд ингээд онгорхоо займаа үлдээсэн эсвэл юу гэдгийг нөгөө хуулийн чинь уншингууд чинь хоёр талаар ингээд ойлгож болохоор тодорхой зарим нэгэн заалтууд юм тий. Тэгээ ингээ харахаар татрын байцаагч дээр очихлаар нөгөөдөг чинь бол мөнгө төлөвлөх тал дээр нь л нөгөө хуулийнхын заалтыг гаргаж ирнэ шүү дээ. Компани талаас байгаа юм бол наа чи нөгөөдөх талыг ингээд гаргаад ирдэг. Тэгээд миний яг нэг харж исэн туртгаас бас нэг худлаа өмжсөн компани удирдах явж исэн хүний хувьд ингээ харахад бол ер нь хууль нь өөрөө айгу тийм доголдолтой хууль юм байна гэдэг жижиг юмрхан бүтнээрээ биш л дээ жижиг яг юм тодорхой заалтууд тэр бүгдийн тэр цоохнуудын бүгдийг хаагаад хоёр давхар ингээд ойлголтгүй болгоо ячмал санагдсан байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол нэг тодорхой хэмжээний цоохнууд байгаа. Тэгээд эдгээр татварыг
зөвхөн хуулиар шинэ татварыг одоо ногдуулдаг шүү дээ. Гэтэл зарим нэг ямар асуудал гардаг хуульд нь өөрчлөлт ороогүй юм байж энэ хуулийг ингэж ойлгоно гэд шинж татвар чимшиг юмнууд бий болгох нэг тийм бас асуудал гарч ирсэн л да. Татварын байцаагчийн эрхийн нөгөө нэг юу энэ бол эрх шилжүүлсэн байна гээл тэ. Одоо сүүлд дээж өгөхээр нөө явсан нь ч угсаа манай дээж өгөхийн шийдвэр чинь бүгдээр бүх нийтэд нэгдсэн шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол ямар нэг хэрэг байсан бэ гэвэл тэр лиценз шилжүүлэх чинь эрх шилжүүлж байгаа юу яасан уу тий газар гэдэг боо юм бодог шүү дээ. Чи өмнө тийм байгаагүй тэгснээр дараа нэг сайхан өдөр 30% эрх шилжүүлсэн байх ёстой. Өмнө болохоор нэг компани шилжүүлснээр 10% байсан. Энээс нь одоо тэгээд дундаас нь юу нэг тийм үл ойлголцол үүсээл тэгээд нөгөө компаниуд нь нэг арай өөрөөр ойлгож явж ирсэн. Дараачхаа арай нэг өөрөөр ойлгох ёстой болоод ч байгаа юм уу. Ерөнхийдөө бол гэхдээ угаасаа хаа газар тийм байдаг л да. Өөрөөр хэлбэл би бол зөвхөн манай Монгол улс тийм байна гэж хэлэхгүй. Татварын хууль бол угаасаа хаа газар ингээ өөрөө хөгжиж явдаг. Тэгээд бол ингэж нэг арай нэг өөрөөр тайлбарлах угаасаа хаа газрын татварын албаны үүрэгчин аль болох төсвийн бүрдүүлэлтийг сайжруулах. Хаа газрын компани бол аль болох нөгөө компаничин юуны хувьцаа эзэмшигчдийн эрх ашиглалтыг ажилтдаг болохоор татвараас зайлсхийж болохгүй. Ягаад гэвэл тэр бол одоо эрүүгийн гэмт хэрэг мөн татварыг хуулийн хүрээнд бууруулах бол одоо нөгөө tax optimization гэдэг чинь тэр бол нөгөө юуны компанийн гүйцэтгэх удирдлагын бас нэг үүрэг багхгүй шүү дээ. Үүрэг багхгүй. Тэгэхээр энэ хоёр үүрэг хоорондоо бол зөрчилдөх бол дэлхийн хаан ч гэсэндээ байгаа. Тэрнийг бол би бол зөвхөн манай Монгол улсад одоо ингээд тэгээд гэж бодчихгүй. Хамгийн гол юм чинь бол тэгэл яг угаасаа хоёр тал нь ингээд хоорондоо зөрчилдөхөр байгаа юм чинь энэ зөрчилдөөний асуудлыг шийдэх гол жанжин шугам чинь л айгүй тодорхой байх хэрэгтэй шүү дээ. Процесс нь ерөөхдөө бол хоёр талдаа хоёулаа компленттэй байдаг. Нэг хүн дээр шийдэх гээд голын хүн дээр очдог. Тэр голын хүн нь бол бүх юмнууд нь тодорхой. Процесс нь ингэж явагдана. Тэгээ яаж шийдсэн аль нэгэн тал нь гомдлохгүй байх хэрэгтэй гэдэг. Тэгээ нэг айгүй амар юм нь болохоор одоо жишээл манайх бол яг нөгөө нэг их газрын юутай хуулийн тогтолцоотой юм болохоор яг нөгөө бичсэн хуулиа барьдаг. Тэгэхээр прецедент гэж юм байхгүй. Тэр нэг усны их амар юм шиг вэжэж нөгөө талаасаа болохоор шүүхүүд маань шат бүрийн шүүх өөрөөр жоохон шийдвэрлэх бас боломжтой гэсэн үг байхгүй. Яг гэвэл яг хуульч бүх юмыг одоо нэг амьдралын бүх одоо амьдрал баян амьдралд гарч болзошгүй зүйл болгоныг ингээд 100% одоо яг ингэж гарах боломжгүй шүү дээ. Зүгээр ерөнхийдөө дүрмийг тавьж өгч байгаа шүү. Тэгэхээр тэр дүрм чинь болохоор нөгөө шүүгч хүний нүдээр хуульч хүний нүдээр арай нэг өөрөөр нөхцөл байдал шалтгаалаад өөрөөр шийдвэрлэгдэх боломжтой л доо. Тэр бол байх. Нөгөө нэг юуныхан болохоор одоо жишээлбэл Америкч үнэ Англи нөө президенттэй болохоор нэг шүүх нь яг нэг энэ асуудлыг ийм байдлаар шийдсэн байхад дараагийн шүүх тэрнийгээ бариад те мөрдөөд явах хэрэгтэй. Манай тийм юм байхгүй болохоор ер нь арай жоох болохоор гэдэг нь тэр нь бас хуульчлах хэрэгтэй гэдэг юм уу? Эсвэл өөрөөр хэлбэл угаас манайх тогтолцоо нь биш тийм биш юм чи зөвхөн манайх биш бүх их газрын орнууд Франц нь байна уу, Герман нь байна уу, Орос нь байна уу, Монгол нь байна уу? Президент гэж байхгүй. Тэгэхээр президент болгоно өөрөө президент байхгүй болохоор чин нэг усны аюу амар те президент чин тийм учраас Америк одоо хуулийн үйлчлэгээ аюу өндөр өнөртөгтэй яагаад гэвэл тэр бүх кейсийг унших хэрэгтэй. Тэгсэн бэжэж за нэг иймэрхүү одоо тэ факт байх юм бол шүүхийн шийдвэр ингэж гарч магадгүй гэдэг бас эргээд юу нэрээ ойлгомжтой юм шиг. Манайх болохоор президент байхгүй болохоор хүн бүгдээр бид нар хуулиар хардаг. Тэгээ хуулийн тайлбаруудаа үзнэ. Гэхдээ тэр нөгөө нэг амьдрал баян юм чи факт нь жоохон нааш цаашаа хөдөлгөхөөс шалтгаалаад тэр за ингэж өмнө ингэж шийдэжсэн гэдэг юм чин яг ингэж шийдэх болов гэж бодох юм бол бас заавал тийх албагүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээсээ болоод аль нөгөө нэг систем өөрийн гэсэн давуу талтай, өөрийн гэсэн сул талтай. Аль нэг нь илүү нөгөөх нь дутуу гэж хэлж болохгүй. За жоо хоёлаа нэг 2 минут төр завсарлаад байгаа. Тэгээ. Чи ер нь одоо ингээд юу яддаг вэ?
Монголд батлагдж байгаа шинээр гарч байгаа эсвэл ийм хуулиудыг ерөөхдөө харж уншаад ингээд up to date болж байна уу? За баг үгүдээ. Бараг үгүйтэй. Олон үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар юу гэж бодож идэгээд нэг хэлбэрээр тайлбарлуулчих гэж бодож ирсэн. Үгүй. Өстой яг үнийг хэлэхэд ойр дээрс их зав байхгүй. Хөөхтөдтэй гал зурлаа. Хүүхдүүдтэй зурлаад. За хэр удаан зурлална гэж бодож байна? Мэдхгүй. Харчлаа. Одооны байдлаар бол ерөөсөө уйдсан юм бол байхгүй. Тийм. Уйдах асуудал биш л байгаа л да. Гэхдээ эн чинь бол цалингүй ажил хийж байгаа сте тийм. Одоо цалинтай. Одоо бол стаф болсон. Тийм шүү дээ, стаф шүү дээ. За. Би энэ жамаг ингээ 2 3 жил ингээ цалингүй ажил яваад байгаа гэж бодохгүй. Цалинтай. Одоо бол цалинтай. Одоо бол тэгээд энэ гэхдээ ерөөхдөө бол бараг ойртой энэ ч байх бах гэж би бодож байна. Ягаад вэ гэвэл юу за нэг 10 дугаар ангийн хүүхэдтэй ингээд ажиллаад эхэлсэн байж хахад тэр хүүхэд чинь гинт за би явлаагаа яваад өгөхөөр хүүхдийг жоохон сэтгэлд жоохон хөд усацч магадгүй юм шиг санагдаад байгаа ш. Тэгэхээр ер нь миний ойлгосноор боловсролын салбар чи ерөнхийдөө нэг орчих юм бол хүнийг тавьдгүй байх магадaltaй. Ягаад вэ гэвэл нөгөө юуны корпоратд чинь одоо компанид ажиллахад нэг төсөл ингээ явдаг ш. Одоо миний одоо baby төсөл гэж бодъё л дээ. Тэр ингээ явж байгаа нэг сайхан өдөр financial close мөс болоод те дараа нь нөгөө нэг бүх юм дуусаад ашиглалтанд ороод тэгээд ерөнхийдөө дуусчих штэ. Тэнгүүд дараачийн яг ингээд өөрийн гэсэн нэг тим төсөл орж ирсэн бас хаяа ингээд займаа гарах боломжтой. Тэр хооронд ирсэн бигээр хүн гараа явчих болж байгаа штэ те. Тэгэхэд юу энд болохоор эн чинь ингээд байнгын нөгөө хүүхдүүд орж ирээлдэг. Тэгээд тэд чи байнгын ингээд нөгөө тэд нэг мэдхэд тэдний чинь за одоо энийг хэрч үү. Тэгэхээр яг нөгөө за энэ хэдийг одоо төгсөгчлөө гэтэл дараачин ахаад нэг гэдэг байгаа шүү. За эднийг төгсгөөд яачих юмсан нэг тийш явуулчих юмсан гэл тэгэхээр миний бодсоор ингээл энэ чинь ингээл ер нь ерөөхдөө бол ингээл байнгын сэргийгдэл яваад байх л надад тэгэл санагдаад шүү. Харин чирөө яг үнэхээр гарна гэж бодож байгаа бол тэгэл шинээр хүүхдээ илшил тавахгүй эсвэл анги тавахгүй л гэж ижлэг авах нь шүү дээ тий. Ер нь бол барах тий. Тэгэхээр бол тэгэл араасаа тэгэл ээлжээрээ орж ирээл ингэ. Тэгээд хүүхдүүд угаасаа байнга орж ирж байгаа. Тэгээд хүүхдүүдтэй ажиллах миний хувьд бол айгу нэлээд өөртөж бөгөөд өрөөлт айгу сайн үйлсэн хэрэг гэж би ер нь хувьдаа бодож байгаа. Ягаад вэ гэвэл энэ хүүхдүүдийн чинь нэг хүн ч гэсэндээ өөрийнхөө сурсан юм. Бүгдээрээ компанид ажиллаж болно л доо. Гэхдээ бас тодорхой хэмжээгээр ингээд хүүхдүүдэд сурсан мэдснээ хуваалцаад явж байхад бол би бол энийг намайг хүмүүс чи одоо наад сургуулиасаа болоод буцаад нөгөө тэгээ компанид ажиллаж байгаа ч ямар сони гэж хэлдэг. Гэхдээ би бол тэрнийг хүн болгон өөрөөгөө дороо юугээ сайн хийж чадчихээн, юунд илүү өөрчлөлт авчрах боломжтой байна. Хаана миний гаргаж байгаа хүчин зүтгэлийн нэгж маань илүү их үр өгөөж өгч чадчихээн гэдгийг хүн харж байгаа шүү дээ. Тэгэхээр яг миний хувьд бол Монгол улсад хэдэн одоо мундаг корпорат лойроо маш их байгаа. Манай гадаад ямаар дөрөв мундаг дипломатч байгаа. Тэ сургуулиуд ч гэсэндээ яг одоо мундаг хүмүүс олон байгаа. Гэхдээ яг одоо энэ дебейт биш үү? Одоо миний мэтгэлцээний баг, яг мэтгэлцээний багууд дээр ингээд ажиллаад яг миний одоо ярьсан амьдралын одоо зам эзэмшсэн боловсрол ажилласан газрууд энэ одоо тэр чинь бас нэг тодорхой хэмжээгээр туршлага хөрөнгөлүүлсэн байгаа шүү дээ. Тэндээсээ тэрэн дээр одоо үндэстэй би одоо энэ хүүхдүүдэд илүү нэлийн сайн юу одоо тэднийг сайн бэлдэх боломжтой болсон гэж өөрийгөө бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр бол одоо миний нэлийн тийм давуу тал яг энэ салбартаа. Мөн хүүхдүүд ихтэй сургууль руу явхад би өөрөө Оросд сурлаа, Америкт сурлаа, ихэд Ivy League-ийн сургууль Монголоор явж үзсэн болохоор ийм хүн эргээд энэ хүүхдүүдэд тодорхойлтыг бичих тэр процессыг ингээд залуурдаж зааж өгнө гэдэг чинь бас аюу хэрэгтэй байгаа байхгүй. Зөвхөн одоо гадаад хүмүүсийн гарыг харах шаардлагагүй. Энэ хүүхдүүдэд чи би одоо бас Монгол хүмүүс чинь нэг бас арай ойлгодог. Би энэ хүүхдүүдийг яаж бодож байгаа, энэ хүүхдүүдтэй яаж ярих тэр минийг арай сайн мэдж тун магадгүй баг. Тэгэхээр өөрсдөө итгэл үнэмшил өгөх. Тэгээд хүүхэд бол өөрөө мундаг байдаг. Монголд маш олон мундаг хүүхдүүд байгаа. Тэр хүүхдийн энэ потенциалыг яаж дэлгэх үү?
яаж өөртөө итгэл үнэмштэй нүүх үү? А тэгээ тэр хүүхэд бүх потенциалаар ингээ явж хахад тэр одоо нөгөө нэг юу тэр чи одоо шат шиг ингээд шатн 1 2 шатн дутуу байх юм бол тэр хүүхэд тэр хамгийн дээрээ гарах боломжгүй шүү дээ. Тэгэхээр би бол өөрийгөө энэ хамгийн мундаг хүүхдүүдийн хувьд бол нэг тэр шатн гэж өөрийгөө ингэж хараад байгаа. Энэ хүүхдүүд чинь Монгол хүүхдүүд эргээ би Монголд байна гэж бодож байгаа. Бүр их баярдаг юм юу вэ гэвэл за нөгөө гений хүүхдүүд байгаа шүү дээ. Угаасаа бүх юм ингээд мундаг төрцөн заяартсан. Тэднийг яг хөө тодорхой хэмжээгээр тэр гений нэг хүүхдийг гениудад зориулсан сургуультай ингээд учруулах яг хөө бас бидний үүрэг болчих жоохгүй. Миний ч гэсэн одоо үздэг үүрэг. Бүр нэг тийм гений биш юм байж маш их сурах сонирхолтой. Өөрийн гэсэн сайхан потенциалтай. Яг хөө 10 жилийн хүүхд болохоор юу те онсон алдсан тийм зүйлтэй. Тийм хүүхдүүдийг өөрийнх нь хизээч орно гэж мөрөөж байгаагүй сургуульд оруулахар хүн улам бүр их баярлалтай юм байлээ. Гэх мэтлэнгээр энэ нөгөө нэг ажлаас авах таашаал бол айгүй өндөр. Яг уу яг энэ намар бол ажил маш их. Тэгээд ингээд бүтэн жилд байгаад тэгж байгаа л 4 сараас эхлээд нөгөө хүүхдүүд чинь урилгууд аваад тэгээд нэг мэтгэр бүгдээрээ ийш тийшээ яваад өгдөг. Ерөнхийдөө бол их гоё ажиллаж шин. Тэгээд мэтгэлцээнийхээ хүүхдүүдийг зундаа баахан бэлдэн өглөөнөөс аваад хэдүүлээ уулзаад янз бүрийн юм уншаад хоорондоо яриад юу бодож ингээл тэдний чинь бод хамгийн гол бид сэтгэн бодох тэр чадвар арга зүй тэрнээр ажиллаж байгаа юм чинь тэгээд дараа тэднийг авч аваад яг одоо тэр нэг дэлхийн авраг дээр өөр улсын шгшээний хүүхдүүдтэй яаж мэтгэлцэж байгааг нь арга тэрэн шиг гоё жаргал юу баг юм ер нь ховор баха би энэ 100 Балид очиод энэ хэдэн хүүхдтэй авч аваад тэгсэн чинь манай бид нар яг хамгийн ихний раунд дээр Данте үзсэн. Тэгэхэд яг гараад ирсэн чинь л нөгөө нэг шүүгчтэн тэр нэг герман шүүгчсэн тэр би анхудаа Монголоос ийм хэмжээний ийм төвшний дэлхийн хэмжээ төвшний баг ирж байгааг харж байна. Баяр хүргэе баярлаа гэсэн чинь хүүхдүүд маань ч их баярлсан, би ч хагартлаа баярлсан. Тийм л ээ. Тэмцээнд явахдаа зардлын яадгүй. Сургуулиас нь. Энэ ч хувийн сургууль тийм. Хувийн сургууль. Тэгэхээр шууд сургууль ийм хүүхдүүдийн энэ чинь нөгөө юу би төсөвтэй бэтгэлцээний клубын төсөвтэй тэр төсвийнхаа дотор тэгээд төдөө хүүхд ингэж авч явна анханасаа төсөв батлуулаад тэр дотроо тэгээд яаж гэнэ corporate world-аас чирж авчирсан бүх одоо юуг ашиглаж штэ тэгээд төсвөөс өөртөө батлуулж батлаас нэгэл байдлуулж байгаа төсөв авсан байл гэж штэ тэгээд төсвөө батлуулсан тэгээд тэр төсөвдөө эргэлдээл төсөв нөрөхгүй байхаа бодвол би тэгтээ хүүхдүүдийг дагуулж явахдаа өөрөө нөгөө хүүхдүүдийн төсвийг багасгахгүй тулд өөрийнхөө зардлыг бол өөрөө дагаа авчдаг өөрийнхөө нөгөө салангаас гараагаа авчдаг тэгэхгүй бол нэг ч гэсэн хүүхдүүд юу авч байгаа юм дээр штэ нийтдээ одоо чиний гараар хичнээн хүүхдүүд орж гарав. Одоо чиний яг энэ mentorship програмаар одоо дебетер биш. Яг зөвхөн дебетер биш гэх юм бол яг одоо бол манай дебет сүүлчийн одоо энэ жил эхэлснээс хойш бодож жоохон сая энэ 100 тэр нөгөө Бали мали яваад нэлээд бид нэр энэ сургуультай айгүй нэг үстэй олсон болтой 37 40 хүүхэд байгаа. Клубуд бол өнгөрсөн жил манайх 57 хүүхэд төгссөн. Тэгээ бид тэр 57-тай ерөнхийдөө ажилласан гэсэн. 46 нь ерөнхийдөө бол нөгөө юу ийштэйш энэ тэнд адмиралтэй Принстон юуны Японы Кеё руу хүмүүс явсан. Францын Sciences Po нөгөө нэг одоо энэ ерөнхийлөгч байгаа төгссөн Sciences Po руу явчлаа. Гэх мэтлэнгээр Японы нөр Ицумейкен одоо юу вэ бүр ийштэйш явсан. Тэгээд Америк Лафайет дээргээд New School-д жүжигч гэсэн нэг хүүхэд бас явцсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол placement-оор бид нар аягүй сайн байгаа. Бараг 70% байгаа болоо да. Тэгээ ерөнхийдөө хүүхдүүдээ бол аягүй сайн юу яаж байгааг нэг сайн өөрийгөө хүн магтаж болохгүй баг. Гэхдээ тодорхой хэмжээгээр тэдэрт ингээд үүдэндэн суугаал тэгэл манаал тэдэртэйгээ яриагаа гээд одоо энэ жил би 58 хүүхэдтэй ажиллаж байгаа. Төгсөх ангидаа. Тэр энэ жилийнхаа 58-ыг тэгэл одоо яг бид нэр саад матаа өгөөл эд одоо эхнээсээ надаар тодорхойлолтуудын юмнууд материалууд нь орж ирээд тодорхойлолтуудыг би бичиж эхлээл одоо ингээд надаа эсэнүүд нь орж ирж эхэлнэ. Эсэнүүдийг уншаад эсэ болгон дээр нь шүүмж өгөөл энэ чи юм байна, тийм байна. Шинэ би бол бичиж өгөхгүй. Гэхдээ наа чин
ревюг нь хийж өгөөл тэгээд ингэж засмаа тэгж засмаа гэх. Тэгээ сургуулийн сонголт дээр бид бүгдээрээ бас хамт ажиллая. Хүүхдүүд орж би одоо ийм мэрэгжилгээд ямар багшаас юу тодорхойлт авах уу гэдгийг бас хоорондоо ярилцсан. Гэх мэт ингээд юуны тэтгэлийн асуудлыг яаж шийдэх үү гэдэг дээр бас хоорондоо ярина. Тэгээд тэр нөгөө тэтгэлэг авахд ч бас материал бүрдүүлдэг. Тэрэн дээр энэ татварын хуулийн мэдлэг бас хэрэгтэй юм байлээ. Тэгээд яг ямар материал нотлох баримт болох вэ те. Нөгөө талд дээр гээл те. Ер нь rules of evidence баян. Тэр юунд аюу тэр юунуудыг уншиж өгнө, тайлбарлаж өгнө. Бүх юм юу бүрдэлт нь яаж ийм юм гаргуулаар, тийм юм гаргуулаар ингэж явуулаарай гэл. Ерөнхийдөө янз бүрийн дивэж таардаг шин. Сонирхолтой. Тэгээд таашин 57-8 recommendation letter бичнэ гэсэн үг. Тийм. Бүгдээрээ яг тэр хүүхдэд зориулдаг гэсэн. Би A to Z бичдэг. Би хэзээч юу яадгүй. Copy paste хийхгүй юу гаргадаггүй. Copy paste хийхгүй тулд яадаг вэ гэвэл би хүүхдийн recommendation бичгтээ шууд зөвхөн blank document гаргаад нөгөө нэг whom it may concern хүртэл дахин бичдэг. Тэгэхгүй бол нөгөө хүүхд болгож өөр юм чинь. Тэгэхээр тэднийг аль болох би хүн гэдэг талаас нь яаж зөв таниулах уу? Яаж тэр олон тэр apply хийсэн хүмүүсээс сондгооруулах уу, давуу талыг яаж илүү зөв тайлбарлах уу, тэр талаас ерөнхийдөө бол бас тийм юуны нэлээд creative process болдог шүү дээ. Амар юм тийм. Гэхдээ юутэй creative image нөгөө зохиомжлог бол биш. Зүгээр яг тэр нөгөө өгөгдүүд дээр яаж ажиллаад, яаж анализ хийгээд хүүхдээ яаж танилцуулах вэ гэдэг асуудал байхгүй. Тэгээд тэрэнд чинь эцэг гэхээс хүүхдтэй тодорхойлт авч байгаа. Хүүхдүүд өөрсдөө өөрийнхөө одоо бүх 10 жилийнхаа амьдралын замдлыг надад тайлагнаад self assessment дээр өгдөг. Дээрээс нь бүх багш нараас нь feedback авдаг. Бүх багш нараас юм аавна. Дүнгийнх нь хуулгыг харна. GPA хаана дүнг нь яаж авсан байна. Эргээд асуун. Тэгээд тэр бүгдээрэн дээр нь сууж байгаад анализ хийж байгаа. Тэгээд нэг нүур хагастай хүүхдүүд гаргаж явдаг. Guidance counselor-ын яг би guidance counselor шүү дээ. Жиг утгаар нь хийж байгаа юм байна тийм. Амар impressive. 58 хүүхдийн recommendation letter бүгдийг ингээд одоо яг миний бодлоор 58 бол эднэр яахгүй гэж би бодож байгаа. Зарим нь бол угаасаа хүүхд болгон өөрийн гэсэн юутай шүү дээ сонголттой. Зарим нэг нь бол нөгөө герман руу явна гэсэн хүүхдүүд байгаа. Тэдэд бол recommendation хэрэггүй. Яг л гэвэл герман руу явахын тулд Монголдо Моис нөгөө нэг Германы талын хүлэмж үүрсэн хэдэн ихтэй цугал өгөхгүй Монгол. Тэгээд тийш ээшээ өгөөд тийш ороод тэгээд юу яад. Тэнцэнэ орсныхаа дараа ахиж аплайдаад тэгээд Германы хэлний бэлтгэлтэй яваад тэгээд сууд. Тим хүүхдүүд бол яг энэ нөгөө нэг энэ recommendation-ыг шаардлахгүй. Энэ Япон руу явж байгаа энэ Англи, Америкийн чин бүгдээр recommendation нэг шаардлагатай орж ирдیں۔ Тэгэл байнгын шин юм айгүй яаж Англих бас нэг их өөр форматтай, Америкийн нэг өөр форматтай, Японуудын бас арай нэг өөр форматтай өөрөөр асуултууд орж ирдэг. Гэхдээ ерөөхдөө Японы их сургууль тэгээд Японоор бичнэ гэсэн үг. Үгүй энэ Японууд ойр юутай болсон. Англиар хичээл заадаг болсон том сургуулиуд нь. Нөгөө нэг юуны G30 гэдэг хэдэн жилийн өмнө Японы засгийн газар хөтөлбөр хэрэгжүүлээд гол хамгийн одоо Японы топ гэж үзэж байгаа их сургуулиуд англиар хичээл заадаг тийм хөтөлбөрүүдтэй болоод илүү global outreachтэй бол гэсэн нэг тийм даалгавар өгсөн. Тэрнийхэн дагуу Токиогийн их сургууль, Нагоягийн их сургууль, энэ Keio, Waseda бүгдээрээ өөрийн гэсэн яг ганц хоёр мейжертэй байдаг байхгүй. Тэгээд энэ дээр юу хөхтэй. Тийшээ ерөөдөө бол эндээс явж байгаа хүмүүс их нэгж байгаа. Гэхдээ яг бас Япон байл өөрөө би даан сурцсан хүмүүс явж байгаа л да. Япон руу явна гэсэн. Тэг гоё байгаа. Янз бүрийн мэрэгчлэр хүмүүс яваад айгу гоё юм байна. Өнгөрсөн жил interior designer нэг Fashion Institute of Technology New York руу нэг хүүхдээс явсан. Гэх мэт нэг бүгдээрээ нэг амар яг нэг юм хайрцагтсан цөөхөн хэдийн мэрэгжил байхаа болоод хүмүүс драмагаар хүртэл New School руу New York руу манай нэг миний дебютийн одоо хамгийн сайн хүүхдүүдийн нэг маань драма гэдэг анги руу явсан. Тэр нь гэхдээ жүжигчин гэхээсээ илүү найруулагч зохиох. Тэгээд тэр New School-ын яг тэр ангийнхан орох тал руу тэр кино тэр юуныхын шалгалт нь болохоор жүжиг бичиж явуулсан англиар. Өөрөө нэг жүжигийн хэсгээс Skype-аар өөртөө видео хийгээд явуулсан. Дараа нь яасаа дуулсан ч юу ч үү хажуугаар баахан юм бичүүлсэн өстой. Тэр бол нэлээд хэцүү л байсан шүү дээ.
интервью амар юм байлээ тий. Тэгээ гих мэтлэнгээр гой хүүхдүүд өөр гэсэн сонирхлоороо ийш тийш яваад байгаа. Тэр нь айгүй надаа гений хүүхдүүдтэй таарж өстэй ер нь. Гений өөр ингээд бүр гоц ухаантай. Бүр гоц хүүхдүүд байна шүү. Манай байгаа. Үнэхээр ямар төрлийн аюустай ах вэ? Тэгээд ерөнхийдөө бол ингээд бүр зүгээр л бүх талаараа ингээд нэг 10 тэгш маягийн хүмүүс байдаг юм байна. Хүүхдүүд бүр ямар ч юмдаа сайн. Эсвэл бүр үнэхээр нэг гоё зоригтой хүүхдүүд ч байсан. Би бол миний хувьд би бол гений яг гэж бодож байгаа байж магадгүй л хүүхд юу юм чинь. Гэхдээ тэр чи одоо гений гэдэг яаж тодорхойлохоос шалтгаалж байгаа болохоор. Гэхдээ өөртөө байгаа авьяасыг тултал нь хөгжүүлж байгаа хүүхдүүд ч гэсэн байж байна. Тултал нь хөгжүүлээд үнэхээр зоригтой тэрнийхээ төлөө үнэхээр ингээ явдаг хүүхдүүд байна. Аав ээж нь ч их дэмждэг юм байна. Жишээл одоо миний энэ дебетийн хүүхдүүдийн нэг бол намайг анх орж ирж байхад 10 дугаар анги одоо 12 дугаар анги тэгэхэд Братиславаар нэг 5 хүүхд явуулахаар болсон. Дебетийн тэмцээн рүү. Тэгсэн чинь манай хүн чинь өнгөж тэгэхэд дебет клубд орсон байсан болгож байгаа шин. Тэгээд яг тэр нөгөө багт бол багтааг л да. Тэр 2 сар хагасаа бүтэн сайн бэлтгэл хийж байгаа хөхгүй нөгөө явах нөхдүүд нь. Тэгэхэд манай нөхөр бол байнгын ирдэг. Яг явах гэж байгаа юм шиг. Дандаа 30 минут өмнө төрүүлээд түрээд ирчдэг. Тэгээ юм ингээ бэлтээс бүх юм нь бэлтцсэн. Яг багийн гишүүн шиг. Тэгээд хамт юунд нь ороод шууд ингээл хамт мэтгэлцээл юу бүх юм хийгээл яваалсан. Тэгээд сая энэ 100 дэлхийн аваргаар явсан шүү дээ. Одоо бол би л манай Монголын топ юу англиар мэтгэлцдэг 3 хүүхдийн нэг гэх юм бол тэрнийг бол би харцаагүй юм. Гэх мэтлэнгээр яг үнэхээр урдаа ингээ зориг тавиад маш хөдөлмөрч тэгээд маш хурдцтай өсөөд мундаг болж байгаа хүүхдүүд нүдэн дээр ингээд бичиж байгаа, ярьж байгаа шаал өрийн одоо энэ сэтгүүн тэр цар хүрээв шүү дээ. Одоо бодож байгаа тэр нь гайхамшигтай. Их гоё юутай юм байна. Өрнөлттэй ажил юм байна. Ягаад гэвэл хүүхдүүд чинь хурдан өгч тийм. Би бол одоо юм нөгөө хөгшин нөхөд юм сурах гэж юм сурах. Энэ хүүхдүүд бол яг ингээд өсөд явчихж байгаа юм чи. Энэ хүүхдүүд одоо энэ 57 хүүхдийн 70% нь ерөөхдөө бол гадагш явдаг, үлдсэн 30 нь Монголд үлддэг гэсэн үг тийм. Монголд орчоо тэгээд дараа нь хэл явчихдаг юм билээ. Явдаг л. Тий. Юу нэг трансформасурыг л яваад гэдэг. Зарим нь Монголд би гэхдээ юу гэж хэлдэг хүүхдүүдэд гадаадд сурахгүй хүмүүс байна. Монгол улсдаа сурах маш их өөрийн гэсэн давуу талтай. Ягаад вэ гэвэл networking. Яг тухайн салбарынхаа ирээдүйд хамт ажиллах хүмүүстэй маш сайн танилцж чаддаг. Тийм учраас тэр одоо нэг давуу талууд байгаа шүү дээ Монголын. Манай манай Монгол улсаас сурахад болохгүй юм байхгүй шүү. Өөрийн гэсэн маш их давуу талтай та нар их юм сурна. Дараа нь нэг юм нэгээрээ төгсөхгүй ирээдүйд та нар магистр руу явж болно шүү гэдэг. Тэрний үнд хэлдэг. Тэр чинь тэгээ бас юу шүү дээ. Тэтгэлэг, мөнгө, түгэрний янз бүрийн асуудлууд бол заавал гарна шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд бол заавал гадаад явах бол албагүй гэж би боддتي. Харин миний хийх ёстой зүйл юу вэ гэвэл тэр тухайн хүүхэд сонголттой л байх ёстой. Өөрөө за би Монголд сурмаар байна гэж бодох юм бол Монголд сурна. Үгүй за би заавал нэр гадаад явмаар ах юм бол тэрэнд нь одоо юу нь хэрэгтэйг нь би тайлбарлаад өгсөн, бүх юм нь бэлдээд өгсөн байх ёстой. Өөрөөр хэлбэл хүн нөгөө нэг амьдрал чинь хамгийн гол сонголттой тогтсон гэдэг чинь сонголтгүй байх хамгийн сонголттой хүн хамгийн язгаргатай. Тэгэхээр би миний хувьд бол энэ миний өөр ми одоо хамт ажиллаж байгаа энэ хүүхдүүдтэй эдгээр сонголтыг бий болгоно. Тэрэн дээр л жоохон гайхаад. Speechless man. Нэг хүүхдүүдтэй ингэж wow, very impressed. Амар их олон хүмүүсэд хүүхдүүдийн амьдралд бол ингээд айгүй эргээр нөлөөлж л байгаа юм байна л да тийм. Би сандгийн 10 жилд байхад манай англи хэлний багш байдаг гэсэн байхгүй. Тэгээд би хамгийн дуртай багш. Тэгэл яг та минь хүн болол талд нь англи хэлээ заана, талд нь бол дандаа ингээл амьдрал ухааны юм ярьдаг байхгүй. Зүгээр хичээлийнхэн цаг маягийг болол шал ондоо юм ярьсаар байгаа хичээл хийхгүй яриад өнгөрөөчдөг. Гэтэ бол хичээлээ сайн заана л да. Тэр багш яг ингээд миний амьдралд бол ингээл хүмүүжилд бол аягүй их нөлөөлж исэн. Тэгэл яг орос хэлний багш идэргээл яг ингээл нэг 14-өөс 18 насны хооронд бол
хүн чинь ингээд хүүхэд байхасаа том хүн рүү яг шилжиж байгаа шилжилтийн нас гэдэг байгаа тийм. Тэр нь бас яг сэтгэхүүн ингээд бас нэг айгүйх хэмжээнд өөрчлөлт 25 хүртэл ингээд өөрчлөгдөж байгаа шүү дээ. Гэтэ яг тийм үед нь ингээд туслаа дэмжээ жоохон түлхээ тийм. Зам төлөвөө нэгэ заагаад ингээд чиглүүлээд өгөхөд бол хүмүүст бол амар юу хэлдэг юм бэ л дээ. Дараа нь тэрийг ухаардаг юм билээ. 25 30 мөч гарчаал те. Эргээд харахад вау тэр үед л яг ингээ хальтрах чахад бол тэр намайг ингээ тасч явж ирсэн. Эсвэл юу юм нэгдэхгүй явж байхад бол ханхууд ингээ гэлгийгээ болоод гарч идэн тасгаад ингээ энэ зүг рүү ингээ чиглүүлж исэн гэж харахад бол гоё юм л дээ. Боёнтой ажил хийж байгаа юм байна. За баярлалаа. За. Окей, хоёул ингээ яриагаа өндөрлгөө. Тэгээ дүү. Баярлалаа. Тийм. За намаа өрсөнд маш их баярлалаа. Яриа их өстой гоё боллоо. Тэгээ сонсож байгаа хүмүүст бас айгүй хэмжээнд таалагдах байх гэж бодож байна. Бодвол хүүхдүүдтэй хүмүүс ч гэсэн бас сонсож байгаа гэлгүй тэгэл хүмүүсүүдийг зарим сургуулиуд дээр хүмүүсүүд нь ямар сэтгэлээ ингээд гаргаж ажиллаж байгаа хүмүүсүүд хүүхдүүдийн амьдралд яаж их ингэж нөлөөлдөг гэдгийг нь бас харах болоо л гэж бодож байна. За баярлалаа. За